열정. За би тэрийг яаж мэдэрсэн бэ гэхээр та бүхнийгээ хичээл зүтгэлээр би дамжуулаад тэр зүйлийг өнөөдөр мэдэрч чадлаа. 이 교회를 가실 수 있다라는 오늘 확신을 가지셨어요? За тэгвэл та бүхэн би ч гэсэн өнөөдөр Impact Master болж чадах юм байна гэдэг тэр бат итгэлийг өөртөө олж авч чадсаасаа. 네. 이 교회를 될 것 같아요? За Impact бүхний болохыг хүсэж байна уу? 네. 참 몽골에 계신 분들이 애터미를 만나면서 몽골에 많은 부자가 애터미에서 나올 거라는 걸 저는 확신을 합니다. За би бас өнөөдөр нэг бат итгэлтэй болсон зүйл нь юу вэ гэхээр Монголоос Impact Master гараад за мөн атомын гэдэг бизнесээр дамжуулаад та бүхэн маань бүгдээрээ санхүүгийн эрхчлөлд хүрч баян хүн болно гэдгийг өнөөдөр өөртөө бат итгэлтэйгээр таалагдсан мэдээж байна. 네. 그리고 이번에 와서 보니까 몽골에 여성분들이 왜 이렇게 다 예뻐요? За би өнөөдөр бас ингээ харсан чинь Монгол эмэгтэй хүмүүс бүгдээрээ яагаад ийм гоё үзэсгэлэнтэй болоо? 네. 예쁜 분들만 모셔오셨어요? Эсвэл өнөөдрийн семинар зөвхөн хөөрхөн хүмүүсийг орцуулсан юм болов? 아니면 애통에 오셔서 이렇게 예뻐지신 거예요? Эсвэл та бүхэн маань атомын гэдэг энэ зүйлд ороод хөөрхөн болцоосоо? 네. 하여튼 제가 전에 왔을 때보다 지금 너무 모두가 다 예쁘셔요. За би өмнөх ирж ирснээс илүү өнөөдөр семинарт ирсэн бүх эмэгтэй хүмүүс маань үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. 예. 그래서 네. 몽골에도 저같이 한 달에 1억을 벌어가는 사람들이 많이 나오겠다라는 확신을 제가 가졌습니다. За би одоо сард ингээ 100 сая вон орлого олж байгаа. Тэгээд надтай адилхан та бүхэн маань ч гэсэн сард 100 сая воныг олж чадах юм байна гэдэг тэр итгэлийг би өнөөдөр та бүхнээсээ бас мэдэрч чадлаа. 예. 애터미 하시니까 즐거우세요? Атомын бизнесийг хийсэн чинь та бүхэн үнэхээр сонирхолтой санагдаж байна уу? 행복하셔요? За жаргалтай аз жаргалтай байна уу? 저는 안 행복한가 봐. За нэг тийм гоё стартаа санагдахгүй байх шиг байна. 배가 막 크게 하셔야 돼. Та бүхэн яг юу гэж чамаа хэлэх хэрэгтэй? 제가 한국에서 비행기 타고 왔잖아요. За би Сингапуроос та бүхэнтэй уулзаар өнөөдөр онгоцон суугаад ирсэн. 저는 이제 여러분들이 주는 매출이나 제 파트너들 지급 가는 거 저하고는 아무런 관계가 없어. За өнөөдөр эндээ одоо та бүхний урагшуул авч байгаа байдал болоо одоо цолонд явж байгаа зүйлээр хаттай би ямар нэгэн зүйл хийгээд холбоотой зүйлээр огт биш ээ. 제가 이렇게 열심히 일한다고 저에게 수당 더 안 줘요. За тэгээ би одоо ингээд илүү хичээлээгээд надад бүр илүү урагшуул гарч зүйл биш. 아까 수당 체계 들으셨을 때 이미 저는 상한가가 끝난 사람이고 За тийм түрүү та бүхэн маань ихтэй дундуур анхаарч үзсэн бол дээд хязгаар гэж байдаг. Би бол тийм урагшуулынхаа дээд хязгаарт тулцсан байгаа. 하루에 5,000대 5,000 피부 있는 상하가 끝. За 2 гарын маань бол 100 болон баруун гар маань нэг өдөрт 50 сая PV гэдэг бол онооны дээд хязгаарын оноо гэсэн. 근데 저는 하루에 5억대 5억이 떠요. Гэтэл миний зүгээр 2 гарын борлуулалт маань өдөртөө тусдаа 500 сая PV хангалттай орж ирдэг. 이미 상한가가 넘어버렸어요. Би дээд хязгаар гэдэг зүйлийг авсан. 그래서 매출 많이 드는 거 저하고 아무런 관계없어요. Тэгэхээр борлуулалт одоо нэмэгдээгээд надад угаасаа ямар ч хамаарахгүй болсон гэсэн үг юм уу? 이제 집에서 배 한 잡아도 놀아도 괜찮아. Тэгэхээр би нэг одоо гэртээ бүр хэдэн зуун удаа унтаад идээд ажиллахгүй байсан ч гэсэн надад тэр бол ямар ч хамаарахгүй. 일 안 해도 연금성으로 한 달에 1억씩 들어와. За тэгэхээр энэ орлогоо тийм ээ сар 100 сая воныг би олж байгаа нь надад үнэхээр хангалттай зүйл аа гэсэн. 여러분 주변에서 한 달에 1억씩 버는 사람 보셨어요? Та бүхний иргэн тарин таньдаг хүмүүс дундаас сар 100 сая воныг орлого олж байгаа хүн байна уу? Та бүхэн тийм хүн харсан уу? 있어요? Яа юу? 못 보셨어요? 네. 오늘 보셨어요. 이제 오늘 보셨어요. Тэгвэл та бүхэн өнөөдөр намайг харлаа шүү. Би энэ шүү гэж. Та өнөөдөр намайг харсан шүү. Сарын 100 сая вон авсан. 제가 한국에서 처음 애터미 시작
회사를 할 때는 제품 두 가지 있었습니다. За би атомын бизнесийг эхэлж байгаа үед атомыг хоёр төрлийн бүтээгдэхүүн байдаг байсан. 애터미 홈페이지 없어요. Атомын вебсайт гэж тухайд байдаггүй байсан. 카다로그 없어요. Нэг 카다로그. за каталог буюу гарын одоо хэвлэх материал байхгүй байсан. 제품이 두 가지인데 카다로그이 뭐가 필요해요? За тэгвэл каталог угаасаа ямар хэрэгтэй гэж хоёр төрлийн бүтээгдэхүүнтэй юм чинь. 제가 처음 애터미를 알아보려고 이런 세미나에 왔는데 이 정도의 인원이 있었어요. За би тухайн үед атомын гэдэг бизнесийг судлах үеэр семинарт ирсэн. За тухайн анхны семинар та бүхний өнөөдөр ирсэнтэй адилхан ойролцоо хэмжээний хүмүүс тухайн семинарт ирсэн байсан. 한국에서는 네트워크 마케팅을 통해서 성공한 사람들이 없어요. За солонгос ерөнхийдөө network marketing буюу сүлжээний бизнесээр дамжуулаад амжилтанд хүрсэн хүн байхгүй. 그래서 애터미에 와서 세미나를 잘 들어보니까 여기도 네트워크 마케팅 하는 회사야. За тэгсэн чинь би атомын гэдэг зүйлийг судлахаас семинарт ирсэн чинь атомын ч гэсэн мөн адил network marketing-ийн сүлжээний бизнес байсан. 이미 애터미를 만나기 전에 6년 동안 타 네트워크 경험이 있어요. За би атомтой уулзахын өмнө 6 жилийн турш өөр сүлжээний бизнесийг хийж байсан туршлага бол надад байсан. 한국에서는 네트워크를 통해서 성공하는 것이 아니고 네트워크만 했다 하면 모든 사람들이 피해를 보는 게 네트워크. За солонгосод networking буюу сүлжээний бизнес гэх юм бол амжилтанд хүрсэн нэг ч хүн байхгүй учраас network бизнес гэдгийг сонсож хүн болгон тухайн зүйлээс зугтдаг байсан. 그래서 사회적인 인식이 다단계를 하면 안 돼. За тэгэхээр бүх хүмүүсийн ойлголт ерөнхийдөө ижил байсан. Сүлжээний бизнес гэдэг зүйлийг хийж болохгүй гэдэг нэг хэний ойлголттой байсан. 모든 사람들이 부정적으로 생각하는 게 네트워크 마케팅. Тэгэхээр бүх хүмүүсийн сүргээр бодож байгаа нэг бодлого сүлжээний бизнес гэдэг сүрэг бодлого байсан. 저도 성공한 사람 못 봤어요. За би ч гэсэн яг сүлжээний бизнесээр дамжуулаад амжилт төрсөнийг харж байгаагүй. 하기만 하면 다 피해자야. За тэгээд хийж байсан гэх юм бол бүгд л дандаа хохирч байсан. 저는 한국에서 남편과 같이 학원을 한 25년 했습니다. За би ерөнхийдөө солонгос нөхөртөөгөө сургалтын төвийг 25 жилийн турш хуваараа ажилладаг байсан. 그냥 남의 빚 없이 행복하게 살았어요. За ерөнхийдөө одоо бусдад ямар нэгэн хохирч гэхээсээ илүү тухайн зүйлийг би өөрөө өөртөө аз жаргалыг бол мэдэрдэг байсан. 저의 의지와 관계없이 한국에 IMF라는 곳이 왔습니다. 네? IMF. За би тэгээ ерөнхийдөө одоо тухайн зүйлтэйгээ хамаарахгүйгээр нэг IMF гэдэг нэг зүйлийг хийсэн. 네? эдийн хямралтай тулгарсан. 제 의지와 관계없이 저는 그 집에서 쫓겨납니다. За тэгвэл би одоо надтай ямар нэгэн хамаарахгүйгээр би тухайн гэрээсээ байгаасаа хөөгдөх болсон. 30만 원짜리 월세 집을 갑니다. За би тэгээ гэрээсээ хөөгдөө яасан бэ гэхээр 300 мянган воны сарын түрээсээ байх руу явсан. 자녀가 둘이 있는데 그 두 아이들은 대학생이었습니다. За би тухайн үед хоёр хүүхэдтэй байсан. Хоёр хүүхэд нь хоёулаа их сургууль явуулаа. 30만 원짜리 월세 집. 3 сарын 300 мянган воны үнэтэй тийм байр суурь би нүүсэн. 남들은 미래나 노후를 준비하는데 저는 현실이 너무너무 고통스러워요. За бусад хүмүүс батын ирээдүгээ өөрийнхөө тэтгэврт гарах бэлтгэлийг хийж байхад надад бол тухайн үед маш хэцүү одоо санхүүгийн юм руу тулгарсан. 정말 어떻게 살아야 할까? За би тухайн үед үнэхээр яаж амьдрах вэ гэж бодсон. 부모가 가난하면 자녀는 자연스럽게 가난하게 살아요. За мэдээж эцэг их ядуу байвал үр хүүхэд ч гэсэн аяндаа бас яг эцэг их шиг ядуу амьдралаар амьдрсан. 우리 저 자녀들도 또 가난하게 살 건데 За тэгээ миний үр хүүхэд ч гэсэн над чиг юм ядуу амьдрал болчоод байдаг. 정말 무서웠어요. За тэр үед би үнэхээр айж байсан. 세미나에 와서 회장님 강의를 듣습니다. За би тухайн үед семинарт ирээд ерөнхийлөгчийн ихтэглийг лекцийг сонссон. 우리 회장님 강의 너무 잘하시죠? За манай ерөнхийлөгч маань ихтэглийг маш сайн тавьдаг үстэй та бүхний бодлоо. 처음에 강의를 너무 잘하셔갖고 저는 잘 들어보니까 사기꾼 같더라고요. За тэгсэн чинь анх ингээд ерөнхийлөгчийн ихтэглийг амар сайн сонссон чинь ерөнхийлөгч нь ихтэглийг маш сайн тавьдаг учраас надад
처음에 이런 세미나에 와갖고는 저는 비전을 못 봤어요. Би анх семинарт ирээд одоо алсын хараа вишн гэдэг зүйлийг би ерөөсөө олж хараагүй тэр семинараас. 한 번만 더 가보자고 스폰서님 얘기해서 한 번만 더 갔다가 이제 다시 나가야지. Тэгвэл спонсор маань гэсэн дахиад нэг л удаа ингэ семинарт очиж байгаа. Тэгээд би өөртөө болохоор за нэг удаа очиж дахиж хизээ семинарт нь очихгүй гэж бодсон. 한국은 일반 네트워크 회사들은 그 회사 CEO가 강요하지 않아요. За бусад одоо солонгос сүлжээний нэтворкийн бизнес явуулж байгаа компани захирал хүмүүс өөрсдөө хизээч тэгж ихтгэл дээгц тавьдаггүй. 거의 다 외국 강사가 와서 강의를 합니다. За шал өөр газраас ирэхдээ тухайн тэр семинарт нэрж ихтгэлийг тавьдаг. 그런데 애터미 회사의 CEO가 직접 Гэтэл харин Atomy-ийн бүр захирал маань өөрийн биеэр ирж 직접 강의를 하시는 거예요. өөрийн биеэр ирж тухайн семинартыг өөрийнхөө ихтгэл дээгцийг тавьсан. 근데 그분이 하시는 말씀이 희망이 없는 사람들에게 유일한 희망을 갖는 거라고 강의를 하시는 거예요. За тэгсэн тухайн үед захирлын маань хийсэн гол үг нь юу байсан бэ гэхээр хүсэл мөрөөдөл байхгүй байгаа бол та тэр үед өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй болох хамгийн чухал зүйл юм аа гэдгийг хэлсэн байсан. 저는 희망이 있어요, 없어요? Би тэгвэл тэр үед өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байсан байх уу? 희망이 없었어요. Би тухайд ямар ч хүсэл мөрөөдөл надад 근데 байгаа. 회장님이 계속 그 말씀을 하시는 거예요. За ерөнхийдөө ч ихтгэл дээр байнга тэр нэг зүйлийг хийж байсан. 그래서 애터미를 통해서 여러분들이 한 달에 5천만 원씩 벌어가라고. За тухайн үед та бүхэн гэвэл Atomy-гоор дамжуулаад сарда 50 сая воныг олох боломжтой гэж захирал хэлжсэн. 5천만 원씩 수입을 가져가라고. 50 сая воныг орлоготой болгоо гэж. 저는 그런 이야기가 귀에 들어오지 않았어요. За анхандаа бол надад тэр зүйл миний чихмээ ерөөсөө ороогүй. 그럼 애터미를 통해서 희망을 가져볼까? За тэгвэл бүгдээрээ Atomy-гоор дамжуулаад хүсэл мөрөөдөл гэдэг зүйлийг бий болгоод нэг үзэхөө. 그래서 한 달에 200만 원만 벌어야겠다. За тэгсэн би тухайн үед анх ингэж бодсон. Би тэгвэл Atomy-гоор дамжуулаад сард нэг 2 сая воныг орлого олох болно гэж бодсон. 한 달에 200만 원씩 연금으로 나온다고 하면 굉장히 큰 돈이에요. За тэгээд сартаа 2 сая оны орлого гэх юм бол жилээр бодох юм бол их хэмжээний мөнгө гарч ирнэ. 그래서 정말 1년 동안 열심히 뛰었어요. За тэгээд би үнэхээр ихний нэр чигээр маш их хичээнгүй гүйж хийсэн. 제품 2가지 갖고 Хоёрхан бүтээгдэхүүнтэй явж иж. 회원가입하려면 가입서에다 써가지고 그 갖고 회사를 가야 돼. За тэгээд тэр бүтээгдэхүүнээ авахын тулд компани руу очоод бүтээгдэхүүнээ авах. 정말 그때 일할 때는 처음에 저희가 일할 때는 너무너무 힘들었어요. Би тэдийг яг тэр бизнесийг хийж байхад үнэхээр хэцүү зүйлүүд байсан. 지금 몸가래는 몇 가지 돼요? За Монголд одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн одоо ингэж зарж байгаа лээ. 70 гэж бодлоо. 70가지나 된대. За тэгсэн чинь одоо гихч Монгол 70 төрлийн бүтээгдэхүүн зардж байгаа. 홈페이지도 다 있죠? За вебсайт онлайн 다 디ጂ털 있죠? сайт хүртэл каталог хүртэл. 저는 그런 게 아무것도 없었어요. За надад тухайн үед бол тийм зүйлүүдээс нэг ч байгаагүй. 그런데 1년 동안을 주기사에게 뛰니까 200만 원 벌게 되는데 300만 원이 되는 За 거예요. тэгсэн чинь би нөгөө нэг жил ингээд за 2 сарда 2 сая л олох болно гэдэг бүр нойр олоо хасан барин үүсэж чинь би сард 2 сая биш 3 сая болж ирсэн. 이게 왜 될까? За би тэгээд тухайн энэ яаж боломжтой болчих гэж бодсон. 아니 수업은 안 돼야 되는데 왜 300만 원이 되지? За тэгээд би тухайн үед 3 сая байх боломжуудыг яаж би сард 3 сая болгоод бэ? 그래서 저는 그 되는 이유를 막 집중적으로 찾아봤어. 왜 되는가? За тэгвэл би 3 саяг үнэхээр аваад байгаа юм чи би тэр 3 саяг олж байгаа үнэхээр тодорхой тэр шалтгааныг би өөрөө хайж хэлсэн. 그렇게 되는 이유가 2가지가 있었어요. За тэгсэн чинь сард 3 саяг олоод байгаа шалтгаан нь ерөөсөө 2 төрлийн шалтгаан байсан. 내 능력도 아니요, 돈도 아니요, 성공할 수밖에 없는 2가지가 있었어요. За миний чадварч биш, би өөрөө өнгөтэй байгаад ч биш, ерөөсөө тэрийг олох боломжтой 2 төрлийн шалтгаан байсан. 그래서 그 2가지 오늘 여러분들에게 알려드리려고 합니다. Тэгэхээр би өнөөдөр
та бүхэнд тэр хоёрхан төрлийн шалтгааныг ярьж өгөхөөр гарч ирсэн. 혹시 오늘 처음 오신 분 손 한번 들어보세요. За өнөөдрийн семинарт анх удаа ярьж байгаа бол гараа өгөөд өгөөрэй. Анх удаа өнөөдрийн семинарт ирсэн. 와, 많이 오셨네. Зөндөө анх нэг хэлчихсэн. 이분들이 여기 화장이 박수 За 한번. өнөөдрийн шинэ хүмүүсийн бүгд авчихсан. 아, 너무 잘하셨어요. За өнөөдөр юу газар тавхан ирсэн бэ? 근데 여러분들도 부자가 될 수밖에 없는 애터미를 만난 거예요. За тэгэхээр та бүхэн баян болохоос өөр аргагүй атомын гэдэг зүйлтэй та бүхэн урьдчилсан гэж ойлгох байна. 예. 우리가 이런 사업을 하는 것도 애터미 사업을 하는 것도 나 혼자만 잘 살기 위해서 하는 게 아니에요. За та бүхэн атомын энэ бизнес хийж байгаа нь та ганцаараа өөрөө сайхан амьдрахын тулд энэ бизнесийг огт хийгээгүй. 왜 해요? Яагаад хийж байгаа вэ? 사랑하는 가족이 있기 때문에. Хайртай гэр бүл байгаа учраас хайртай гэр бүлийн төлөө та энэ бизнесийг хийж байгаа. 사랑하는 부모님이 계시기 때문에. За хайртай та бүхний эцэг эх байгаа учраас 사랑하는 가족들이 있기 때문에. хайртай гэр бүлч байгаа учраас 애터미를 통해서 내가 부자가 되면 이 사랑하는 우리 가족들이 다 잘 살 수 있어요. та атомын гэдэг зүйлийг дамжуулаад баян болох юм бол таны хайртай энэ гэр бүлийн бүх хүмүүс чинь аз жаргалтай сайхан амьдарч чадна гэсэн. 그래서 애터미를 아시는 분들은 무조건 이 사업 하셔야 되는 거야. За тэгэхээр атомын гэдэг зүйлийг мэдж байгаа бол та заавал атомын гэдэг бизнесийг хийх хэрэгтэй гэсэн. 가족을 사랑하지 않는 사람은 없어요. За хэрвээ та гэр бүлтэй угаасаа хайртай хүн гэж байхгүй шүү дээ. 나름대로 여러분들도 굉장히 열심히 사셨어. За тэгэхээр та бүхэн маань хувь хувьдаа угаасаа өдөө хүртэл хичээл үнхээр ажиллаж амьдарч ирсэн. 한국도 그렇고 막 열심히 사는데 왜 부자가 안 될까? За тэгвэл солонгос ч гэсэн хичээлгүй амьдралаа гэдэг тэгвэл яагаад баян болох вэ? 그거는 여러분들이나 제 탓이 아니에요. Тэгэхээр тэр бол одоо хинэний буруу биш, миний буруу биш, мөн та бүхний ч буруу биш. 도구의 탓이 되는 거예요. 도구. За тэгэхээр баян болохын хэрэгсэл буруу гэсэн. 저는 학원이라는 도구가 나를 평생 먹여 살려줄 줄 알았어요. За тэгэхээр тэр миний одоо сургалтын төв гэдэг нь зүгээр миний амьдралыг одоо зохиох тэр зүйл болж ирсэн хэрэгсэл. IMF를 통해서 완전히 저를 거지로 만들어놨어요. Тэ? 거지. IMF를 통해서 나를 거지로 만들어놨어요. За тэгэхээр тэр зүгээр сургалтын төв гэдэг нь зүгээр л намайг одоо мөнгөгүй нэг юм баян биш ядуу тийм ойлгочин маркийн тийм зүйлийг зүгээр ингээд өдөр болгоно бий болгож байсан. 애터미라는 도구를 만나면서 저를 어마어마하게 큰 부자로 만들어놨어요. За харин би эсрэгээр атомын гэдэг хэрэгсэлтэй уулзаад үнэхээр төсөөлшгүй том юм баян гэдэг зүйлийг намайг бий болгож өгсөн. 이게 도구의 탓이에요. За тэгвэл энэ бол ингээд ямар нэг хэрэгслийн одоо нөлөө 아까 гэсэн. 어떤 승급하신 분도 식당을 30년을 하셨대. За түрүүний одоо цол хүчсэн хүн маань хоолны газрыг ингээд 30 жил ажиллаж ирсэн. 근데 그 식당이 평생 그분을 책임지잖아. За тэр хоолны газар бол таны нас туршийн амьдралыг хариуцж амьдрах ажил бизнес биш гэсэн. 그래서 여러분이 어떤 도움으로 많은 사람들이 살아가는지를 한번 알아볼 겁니다. За тэгвэл хүмүүс яг одоо ямар хэрэгслээр ингээд дамжуулаад амьдарч байгаа гэдгийг бүгдээрээ өнөөдөр хэлэхдээ ярьцгаая. 저는 애터미에서 제 닉네임은 영원한 섹시한 아침입니다. За хүмүүсийн нийгтийн буюу одоо нөгөө юм тусдаа дууддаг нэг байдаг. Та бүхэн миний атомын нийгтийг мэддэг бол би одоо үүрний дуудмаа секси ихтэй гэдэг миний атомын нийгтийг байгаа. 정말 건강해요. 미쳤어요? За би ерөнхий ухаантай байна уу? Би өсөж татварсан байна уу? Өөрийгөө тэгж хэлээд байдаг. 뭐예요? 미치셨대요. 미쳤대요? 네, 미치셨대요. 네. 예, 애터미에서 너무 성공하고 싶어서 닉네임을 섹시하라고. За би угаасаа үнэхээр одоо баяжмаа байгаа учраас би өөрийнхөө нийгтийн хүртэл би ингэж өгсөн. секси аашгүй өөр бурхан нэмэлтэй гэж өгсөн. 처음에 시작할 때는 해모임하고 화장품 두 가지 갖고 있어. За анхнааваа би хэлэхэд гоо сайхны бүтээгдэхүүнийг нэг хэм хоёр бүтээгдэхүүн байсан. 그래도 여자니까 화장품 들고 다니면서 해야 되잖아. За тэгвэл ихтэй одоо би тэг одоо ингэ гоо сайхны бүтээгдэхүүнийг авчаад одоо зөвхөн бизнесээ хийх шаардлагатай байна. 그때는 한국에서 이렇게 9시 뉴스에 100배가 좋은 화장품이 나오느라고 뉴스에 나왔어요. За тэгсэн
чи яг тухайн үед солонгосын нөгөө телевизийн мэдээгээр одоо 100 дахин илүү ийм гой сайхны бүтээгдэхүүн гарч байгаа гэдэг мэдээ гарсан. 저는 그 영상만 보여주면 다 팔아줄 줄 알았어. За тэгэнгүүт би тэгж бодсон. Тэр зүгээр мэдээний бичлэгийг үзүүлэх юм бол гой сайхны бүтээгдэхүүн маш сайн гардах юм гэж би бодсон. 근데 사람들이 그 영상을 잘 보고 난 다음에 제 얼굴을 그냥 이런 자꾸 쳐다봐요. За тэгсэн чинь ингээд би тэр бичлэгийг ингээд үзүүлэнгүүт нөгөө хүмүүс ингээд бичлэгийг үзэж байсан. Миний царайг ингээд аягүй хардаг гинэ. Бичлэгийг хараад царайг хараад тэгээд үзсэн. 아, 왜 쳐다보지? За би тэгээд ихтэй байсан байхгүй. Яагаад миний ингээд царайг харах байгаа гэж аягүй бодсон. 택배가 좋다고 하면서 그 얼굴로 화장품 장사해요. За тэгээд 100 дахин илүү сайн хичээл одоо ийм царайтайгаар ингээд гоо сайхны гараа явж ирэх юм болов гэсэн байртаа хаагдсан. 왜냐면 안 하고 싶었어. За би тэгсэн чинь тухайн үед атомын бизнесийг хийх гэж санагдчихсан. 이미 대통령은 6년 있다 그랬잖아요. 6년. За би өмнө нь атомын бизнесийг атомоос өөр сүлжээний бизнесийг 6 жил хийсэн гэж хэлсэн тийм ээ. 그래서 가서 또 얘기하면 그렇게 할 필요 없어. 또 내 쪽에 좀 그만해. За тэгээд нэг сүлжээний бизнес болохгүй байх. Дахиад сүлжээний бизнесийг энийгээ ингээд үнхээр байх хэрэгтэй. 정말 하기 싫었어요. За би тэр үед үнхээр хийх хүсээгүй. 너무너무 창피했어요. За би үнхээр өөрөөсөө хичээж байсан. 왜 이런 닉네임을 했을까? За би тэгээ өөртөө яагаад ийм никнейм ингээд өгсөн байсан болоо гэж. 어쩌요? Хоёр нөө энэ зураг дээр хэлээ. 하지 마세요. 제가 몇 살 같이 보여요? За би хитнаас тавьж харагдаж байна. Савшилтэй байсан. 누가 30대를 거짓말. За яг 30 хугацаа гэж болохгүй шүү. 이 사진은 3년 전에 제가 70 기념으로 몰디브에 여행을 갔어요. За би энэ зургийг 3 жилийн өмнө буюу асуун насныхаа ойгоор энэ орн руу аялахад давсан байна. Тэгвэл би одоо хэдэн настай байх вэ? 73 настай. 제가 지금 이제 진짜로 섹시 아가씨가 됐어요. За би яг энэ үеэс ингээд үнэхээр буруу нэмэгтэй болсон, секси нэмэгтэй болсон. 저희 아들이에요. За энэ бол миний хүү. 저희 아들은 소방 공무원이었어요. За миний хүү болохоор нөгөө гал унтраахад ажилтдаг хүрээ авах гэсэн. 너 그거 하면 성공 못해. 하지만 애터미 하자. За би тэгээд хүүтэй одоо угаасаа чи гал унтраах хамттай ажиллаж хэрэггүй атомын бизнес хий гэж хэлсэн. 공무원 5년 근무하고 와서 애터미 했어요. За 5 жил төрийн албанчаар ажиллаж байгаа атомын бизнес хийсэн. 작년에 스타마스터가 됐어요. Өнгөрсөн жил Стандарт цог авсан. 예. 지금 한국에 러시아에서 파트너들이 많이 왔어요. За одоо солонгос дээр миний Оросоос хамтлагчдаа маш олон хамтлагчид солонгос нар ирсэн байгаа. 그래서 제가 그 아들 파트너도 가서 이렇게 보고 챙기고 밥 사주고 해야 되는데 먼 거래 갔어요. За би уулантай хүүхдээ за нөгөө Оросоос ирсэн хамтлагчдтайгаа кемлээ хоолнд хийж өгөх ёстой байтал би өнөөдөр ингээд Монголд ирсэн хамтлагчдаа уулзчихв. 예. 알았어? За би үнэхээр зөв хамтлагаа ирсэн гэсэн. 저는 저희 아들이 임페리얼 안 가도 제가 임페리얼 하나로 버는 수단 갖고 다 먹고 살 수 있어. За миний хүү инфраструктур болохгүй байсан ч гэсэн би өөрөө инфраструктур учраас миний орлого манай гэр бүл насан туршдаа хангалттай сайхан амьдарч чаднаа. 저는 전 세계를 다니면서 비즈니스를 하고 다녀요. За би ерөнхийдөө ингээ бүх одоо дэлхийгээр тойргоо би бизнес хийж явж байгаа гэсэн. 독일 가려면 830만 원. За хэрэг Герман руу явъя гэх юм бол 8 сая 300 мянга. 비즈니스는 이렇게 버튼 하나를 누르면 이게 침대같이 쫙 그죠? За тэгвэл ингээд одоо бизнес судал маань тэг тавхгүй байна мэдж байгаа. Нэгдүгээр бизнес классын офисны судал маань нэг тарахад огшиг ингээд судал биелэгдэг. 그럼 저는 거기 들어가가지고 내가 지금 어디 가고 있지 이렇게 생각해봐. За таахын тэгвэл офисны онгоцсон суугаад бизнес классын нэгдүгээр зэрэглээ тэр тухтай санал орон дээр суугаад за би одоо ингээд хаашаа явж байгаа вэ гэж бодоод үзээрэй. 800만 원짜리
전에 비즈니스 타고 1,900원짜리 칫솔 달라고 칫솔. За тэгвэл яг нь 8 саяын 1-р зэрэглэлийн онгоцны суудлын онгоцонд та бүхэн суугаад 1100 оны яг нь шүтний сайд зарахаар явж байгаа нь шүү дээ. Атомын бизнесийг хийж байгаа. 지압 칫솔 생필품 산다고 스몰 비즈니스가 아니에요. За та бүхэн тэгж бодож болохгүй. Зүгээр нэг шүтний сайд зарлаа гэх нь бол жижиг бизнес гэсэн үг ерөөсөө биш. 애터미는 어마어마한 빅 비즈니스예요. 빅 비즈니스. Атомын бол маш асар их хэмжээний big business, том бизнес аа. 여러분들의 꿈을 크게 가지셔야 되고 사업도 크게 생각하셔야 돼요. Та бүхэн маань мөрөөдлөө маш томоор харах хэрэгтэй мөн энэ хийж байгаа бизнесээр ч гэсэн маш томоор харах хэрэгтэй гэсэн. 네트워크 마케팅을 많이 하려고 하는 사람들은 보면 이게 연금성과 일세적인 수입이 들어오는 것 때문에 네트워크를 하려고 하는 거예요. За тэгэхээр ерөнхийдөө олон хүмүүсийг сүлжээний бизнесийг харж байхад за ерөнхийдөө өдөр тутмын олж байгаа урамшууллыг бодож тэрний төлөө ерөнхийдөө сүлжээний бизнесийг сонгож хийж байгаа хүмүүс маш их харагддаг. 우리가 하는 이 일을 하려면 시간의 자유, 경제적인 자유를 누리기 위해서 За тэгэхээр энэ бизнесийг та бүхэн сонгож байгаа шалтгаан нь санхүүгийн эрх чөлөө, цаг хугацааны эрх чөлөө гэдэг зүйлийг тодорхойлж 이 네트워크 마케팅이라는 도구가 너무 좋은데 за яг тэр хоёр зүйлийг та ахыг хүсчээ networking бизнес гэдэг энэ бизнес маань үнэхээр зөв тохирч байгаа боловч 그 많은 책에서 부자들이 이야기하는 네트워크 마케팅 하라고 하잖아요. за тэр маш олон баян болсон байгаа хүмүүсийн тэр хийсэн үгийг номон дээр бичсэндээ та тэр хоёр зүйлийг хүсэж байгаа бол сүлжээний бизнес, network бизнесийг хийх хэрэгтэй гэдгийг байнга дурдж хэлдэг. 평범한 서민이 기준으로 올라가는 사다리 역할을 하는 게 네트워크 마케팅. За тэгвэл network marketing гэдэг нь тэр одоо арлаас та дээшээ өгсөх шат нь networking marketing-ийн шат гэсэн. 그렇게 네트워크가 너무 좋은 건데 저는 지구상에 책에서 얘기하는 네트워크 마케팅 회사가 없어요. За гэхдээ яг тэр тухайн зүйлээ network marketing болгож яг тэр номон дээр бичигдсэн шиг тэр шатнд болж чадах тэр олон networking одоо бизнесудад мөн биш үү? 우리나라 네트워크 마케팅 회사는 애터미밖에 없어요. 애터미. Цааваас тэр амжилт хүрэх шат болж чадах networking компани бол атомын компани цааваас явсан. 그런 회사를 만난 여러분들은 천국을 받으실 거예요. 천국. За тэр болох цааваас компанитай та бүхэн маань уулзсан үнэхээр аз ирээд багтсан байна гэсэн. 예. 그렇게 생각하셔요? За та бүхэн маань ийм тийм бод төрж байгаа миний сайн хэлсэн шиг бол та бүхэн маань төрж чадаж байна уу? 예. 한 달에 600만 원 벌려고 하면 하지 마세요. За та бүхэн маань магадгүй сар зүгээр за нэг 2 сая 3 сая олчих гэж бодож байгаа бол 돈이 커야 되기 때문에 한 달에 1억을 번다라고 생각을 하셔야 돼. 2-3 сая болох гэж байгаа та бүхэн энэ бизнесийг эхлүүл хэрэггүй. Та бүхэн маань сар 100 сая воныг олмоор байх гэж байгаа бол энэ бизнесийг сонгож эхлүүл хэрэгтэй. 그래서 우리가 하는 일은 유통을 하는 거예요. 유통. За тэгэхээр бидний хийж байгаа бизнес бол нэг ёсондоо түгээл гэсэн үг. 유통은 두 가지가 있어요. Түгээл гэдэг нь хоёр янз байгаа. 하나는 팔아서 마진을 챙겨요. За одоо нэг төрөлхтөн болохоор ерөнхийдөө зараад тэр зарснараа борлуулалтын ашиг гэдэг зүйлийг 우리가 олох. 하는 이 네트워크 마케팅은 멤버십을 만들어야 돼. Харин 멤버십. бидний хийж байгаа энэ түгээл гэдэг маань network marketing-ийн түгээл гэдэг маань та бүхэн маань гишүүнчлэг өөрийн гэсэн багийг үүсгэх хэрэгтэй гэсэн. 저는 오늘 여러분들이 요거 하나만은 확실하게 알고 있겠어요. За тэгэхээр та бүхэнд би саяны хийсэн зүйлээ үнэхээр сайн том орчлон ярих хүсэж байна. 유통이 두 가지. 하나는 마진 챙기고 하나는 멤버십 만들고. За тэгэхээр та бүхэн ингэж ойлгох бол түгээл гэдэг нь хоёр янз. Нэг их төрөлхтөн болохоор зөвхөн бараа бүтээгдэхүүнийг зад борлуулах ашиг болно. Нөгөө төрөлхтөн болохоор network буюу хүмүүсийн харилцаа контакт үүсгэж ямар нэгэн гишүүнчлэг бүрдүүлэх. 혹시 여러분들이 나는 지금 사업을 하면서 팔러 다니나? 아니면
멤버십을 만들고 이날을 자기 사업을 한번 되돌아보셔야 돼요. За тэгвэл та бүхэн одоо яг атомын бизнесийг хийж байгаа бол энэ хоёр зүйлийг аль нэг би хийж байгаа гэдгийг иргэн нэг санаад үзээрэй. Та зүгээр л ямар нэгэн зүйлийг зараад тухайн зүйлээс боловсролын ашиг гэдгийг олох байна уу? Нөгөө талаараа network буюу тэр сүлжээ гэдэг зүйлээр дамжуулаад гишүүнчлэг гэдэг зүйлийг бүрдүүлж чадаж байна уу гэдгийг та бүхэн иргэн нэг хараад үзээрэй. 그런데 제가 듣기에는 몽골은 많은 사람들이 팔러 다니죠. 팔러. За тэгвэл миний сонсноор Монгол хүмүүс маань ихэнх зүгээр бүтээгдэхүүнийг заах борлуулах талбар байдаг гэж сонссон. 그 팔러 다니는 것도 굉장히 중요해요. За тэгэхээр би ямар нэгэн зүйлийг заах гэдэг нь маш чухал зүйл гэсэн үг. 우리가 하는 네트워크 마케팅은 많이 팔고 선택하는 게 중요한 게 아니고 관리를 잘하셔야 돼요. 관리, 후속 관리. За тэгэхээр бидний одоо энэ хийж байгаа network, атомын network гэдэг нь их бараа заахтай биш. За та бүхэн маань бага бүрдүүлээд гишүүнчлээ үүсгэж байгаа бол тухайн хүмүүстэйгээ холбогдох, тухайн хүмүүсээ удирдах, зохион байгуулах тал руугаа чиглэх хэрэгтэй гэсэн үг. 뭘 잘해야 된다고요? За тэгвэл алийг илүү сайн хийх хэрэгтэй гинэ? 후속 관리. Хүүсэг хааны буюу бага удирдах, багийн хүмүүстэйгээ кэрлэх, холбогдох зүйлийг маш сайн хийх хэрэгтэй. 관리를 통해서 한 명이 두 명, 두 명이 네 명 이렇게 멤버십을 만들어 가야 연금성의 소득이 들어와요. За тэр гишүүнчлэг гэдэг нь юу гэсэн үг вэ? Та нэг хүнийг багтаа гишүүнчлэг бүртгэсэн ба та тэр хүнтэйгээ харилцаа холбоо контакт үүсгэж кэрлж чадж байгаа таны тэр нэг хүн жоо хоёр чи дөрөв бол үйлснээр таны сарын орлого, жилийн орлого гэдэг зүйл үүсэж бий болно гэсэн үг. 여러분들이 많이 팔아놓은 것을 팔고 관심이 없는 게 아니라 팔아놓고 계속 그 사람을 관리하다 보면 그 사람을 통해서 더 많은 매출이 일어나요. За тэгэхээр та бүхэн ямар нэгэн бүтээгдэхүүнийг зөвхөн шууд зарчаад орхих биш. Зарсныхаа дараа тухайн хүнтэйгээ байнгын холбогдож тэгж цаг тухайн зүйлээс ашиг боловсрол үүсэж гарч ирнэ гэсэн үг. 그래서 애터미는 제가 두 가지하고 성공한다고 했죠? За би тэгээ түрүү хэлсэндээ атомыг бол хоёрхан төрлийн шалтгаанаар дамжуулж одоо амжилттай боломжтой 첫 байна. 번째가 이 제품이 나를 성공시켜준 거예요. 제품이. За тэгэхээр хамгийн ихний амжилт хүрэх зүйлээ бүтээгдэхүүн намайг амжилттай хүргэх боломжтой. 팔고 관리하세요. За тэгэхээр та бүхэн зүгээр зарчаад байна. биш. 관리를 통해서 멤버십 만드세요. За зараад тухайн зүйлээ удирдах, харьцаа холбоогоо үүсгэх, тэр үүсгэснээсээ багийн гишүүнчлийг бий болгоно гэсэн үг. 이 일을 우리가 계속 반복해서 하죠. 반복. За яг саяны энэ гурван дарааллыг байнгын давтамжтайгаар хуулбарлаж, давтаж хийх хэрэгтэй. 그래서 애터미의 성공 도구는 바로 제품이나 시스템이 나를 성공시켜줘요. За тэгвэл атомын амжилтанд хүрэх хэрэгсэл бол бүтээгдэхүүн болон систем зүйл юм аа. 부정적인 사람이 제품만 갖다 주고 그 제품만 써보면 좋아. За тэгвэл зүгээр одоо нэг юм сүр бодолтой хүн та бүтээгдэхүүнийг хэрэглүүлээд үзэх юм аа. Тэр хүн зүгээр зүгээр байна, гоё юм байна, дэжгүй юм байна. 내가 설명했어요. 제품이 그렇게 해줬어요. За тэгвэл тэр одоо зүйлийг маань бүтээгдэхүүн хийсэн үү? Эсвэл та өөрөө ингэж очиж аваараа ингэж ярьж хийсэн үү? 그래서 이 제품이 나를 성공시켜주는 거예요. Тэгэхээр бүтээгдэхүүн гэдэг зүйл маань намайг амжилтанд хүргэж байгаа гэсэн. 그래서 애터미에서 많은 성공자들이 나오고 있고 За тиймээс атомыг одоо ч гэсэн маш олон хүмүүс амжилтанд хүрсэн байгаа. 지금 이렇게 많은 임페리얼이 나왔습니다. За дэлхийд харж байгаачлан одоогийн шиг маш олон импрес мастерууд амжилтанд хүрсэн. 저 사진에 저희 파트너 2명이 임페리얼이 들어가야 되는데 아직 못 들어갔어요. За энэ импрес мастеруудын зурган дээр бол миний бас одоо хамтрагч хоёр импрес мастер маань байгсан. Зурган дээр хараахан энэ зурган дээр ороогүй байна. 그럼 저 사람들이 애터미 만나기 전에 뭐 했나? За тэгвэл энэ хүмүүс маань атомыг гэдэг зүйлтэй уулзахын өмнө юу хийж байсан болоо? 첫 번째 박정수 임페리얼 식당 하나 망했어요. За хамгийн ихний баруунаас хамгийн ихний тавчсан импрес мастер маань хоолны газар ажиллаж байгаа дампуурсан. 식당이 저 사람을 성공시키지 못했어. За хоолны газар маань тавчсан импрес мастер амжилтанд хүргэж чадаагүй. 그런데 애터미 만나가지고 지금 최고의 성공자가 됐잖아. 월 1억. За
100 сая вон орлоготой болсон. 두 번째 우리 이너브 임페리얼. За хоёр дахь нь E-Dongo Impact Master. 다단계 17년. Өөр сүлжээний бизнесийг нийт 17 жил хийсэн. 어디 같은 삶을 살았어요. За үнэхээр тэр бүр яг гуйлагчны амьдралаар амьдарч ирсэн. 지금은 저 한국의 잠실이라는 곳에서 최고의 백자를 사셔요. За одоо Солонгосын Чамшиг гэдэг одоо дүүргийн хан нэртэй тэр дүүрэгт хамгийн баян үнээр амьдарч байгаа. 세 번째 김성일 임페리얼. За хоёр дахь нь Kim-Sung Impact Master. 애터미 만나기 전에 대리운전기사. За атомтой уулзахаас өмнө дуудлагыг болооч хийдэг байсан. 지금 스피치에는 나오면 뭐라 그래요? 멋진 남자, 잘난 남자, 행복한 남자라고 За 얘기해요. одоо тэгвэл бас нөгөө дуудлагын нэрнтэй сайхан амьдарч байгаа залуу, царайлах залуу, гой залуу гэдэг бас дуудалдаг. 대리운전하면 그렇게 돼요? Тэгвэл дуудлага жолооч хийж байгаа хүмүүсийн хүмүүс тэгж бодгоо тэгж дуудгоо. 애터미 만났기 때문에 그렇게 부자가 된 거예요. Атомтой уулзсан учраас тийм баян болж чадсан байна. 우리 여기 맨 끝에 윤영성 1번 사업자. За одоо хамгийн төгсгөл сүүл харагдаж байгаа юм юмсан Impact Master байна. Нэг номерын бизнес эрхлэгч. 이렇게 번호를 보면 저분이 우리 회사의 1번 사업자 1번. За тэгэхээр одоо цуглуулж авч байгаа орлогч гэсэн сайн нэг номерын бизнес эрхлэгч гэсэн үг. 파트너들이 먼저 다 성공했어요. За хадгалагч нар төрүүлээ маш их бүр амжилтыг хүрсэн байна. 유일하게 저분만 좀 조금 잘 사셨어. За тэгэхээр энэ Impact Master-ууд дундаас атомтой уулзахаас өмнө сайхан амьдарч ирсэн цорын ганц хүн болохоор Yongson Impact Master байгаа. 애터미 만나기 전에 교사이셨어요. 교사. За атомтой уулзахынхаа өмнө доктор багш байсан. 그래서 이렇게 쭉 보시면 애터미 만나기 전에는 다들 거지였어요. 거지. Бусад хүмүүс маань атомтой уулзахаас өмнө бүгд мөнгөгүй гуйлагч байдаг байсан. 우리 회장님도 50만 원짜리 월세 사는 거지. Манай ерөнхийлөгч гэсэн атомын үүсгэн байгуулахаас өмнө 500 мянган вооны сарын түрээсээ байранд амьдардаг бас гуйлагч байдаг байсан. 그래서 우리 회장님이 거지 왕초. А тэгээ ерөнхийлөгч байдаг чинь би бол өмнө гуйлагчтэй хаан байдаг байсан гэж өөрөө хэлдэг байсан. 네. 그런데 지금 다 애터미 만나가지고 한 달에 1억 버는 부자들이 있어요. За гэтэл одоо энэ дэлгэцэн тавьж байгаа бүх Impact Master-ууд атомтой уулзаад сарын 100 сая вон орлоготой баян хүмүүс болсон. 애터미라는 돈을 때문에 За тэгэхээр атомын гэдэг нь хэрэгслийг олж чадсан учраас 그 직업이 이 비유하는 건 이 직업이 왜 안 나와요? 직업을 왜 안 나와요? 아까 그 아버지 그거 앞에 네, 많은 사람들이 살아가는 직업이 여러 가지가 나왔었거든요. За одоо маш олон хүмүүсийн амьдарч байгаа нөгөө ажил мэргэжлийг оруулсан юу сайт байсан тэр нь багтаа. 의사라는 직업도 있고 Нэ. 의사, За одоо эмч гэдэг мэргэжил байна. 머리 하는 미용사도 있고 За үсчин ажилладаг үсчний мэргэжил байна. 커피 타는 바리스타도 있고 За мөн нөгөө бие массаж хийдэг массажистийн мэргэжил 농사 байна. 짓는 사람도 있고 Газар тариалдаг хэрэгтэй газар тариалч гэж мэргэжил байна. 우리가 이런 도움으로 살아가는 거예요. За тэр хүн болгол нэг ийм хэрэгсэл гэдэг зүйлтэй очиж ийм хэрэгсээр 그런데 амьдарч 이런 байсан. 도움가 나를 성공시켜주지 않는다라는 거예요. Тэгэхээр бүх хэрэгсэл таныг амжилтанд хүргэх гэсэн үг ерөөсөө биш. 아무리 열심히 살아도 부자가 될 수가 없는 거예요. Тэгэхээр нэг ёсондоо үнэхээр их хичээнгүйлээ амьдсан ч гэсэн танаас бусад хэрэгсэл буруу байх юм бол баян болж чадахгүй. 에서 나를 성공시켜주는 도구는 바로 제품입니다. 제품. За тэгэхээр атомыг сонгосон бол атомын таныг амжилтанд хүргэх хэрэгсэл нь болохоор ерөөсөө бүтээгдэхүүн байна гэсэн үг. 아까 제품 강의 다잘 들으셨죠? Та бүхэн түрүү бүтээгдэхүүний ихтэйг маш сайн сонсгоос мэдтэй. 애터미의 제품은 절대 품질의 절대 가격. За тэгэхээр атомын бүтээгдэхүүн үнэмлэхүүн чанарыг илэрхийлдэг. 제품 다 써보셨죠? Та бүхэн атомын бүтээгдэхүүнийг бүгдээрээ хэрэгж үзчихсэн. 좋아요? Ойроо. 네, 아직 안 써보신 분 있어요? За одоо хэрэгж үзээгүй хүн байх атомын бүтээгдэхүүнийг арайхан хэрэгж үзээгүй гэсэн үг гараа өрөө. 다
써보셨죠? За бүгд хэрэг үзчихсэн үү? 내가 그동안에 마트에 가서 쓰던 걸 애터미에서 한번 사서 그런 거예요. За тэгэхээр та зүгээр л өөр дэлгүүрээс авч байгаа бүтээгдэхүүнийг Атомигийн онлайн дэлгүүрээс худалдаж аваад хэрэглээд үзээрэй. 그래서 마트의 것보다 더 좋고 싸면 사업을 한 거예요. Тэгэхээр таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс илүү чанартай хэрэглээ, илүү хямдхан байх юм бол Атомигийн бизнесийг хийхэд болно гэсэн үг. 내가 돈 벌려고 이 일을 하면 안 돼요. За би зөвхөн мөнгө олох гэж л энэ ажлыг хийж байгаа гэж бодох юм бол болохгүй. 내가 지금 하는 이 제품이 누군가한테 갖다 줬을 때 그 사람들에게 이익이 돼야 되는 이익. За тэгэхээр та бүхэн тэр ямар нэгэн бүтээгдэхүүнийг хэн нэгэнд аваад энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж тэр хүн ашигтай байгаа тохиолдолд тэр зүйлийг та сонгох хэрэгтэй гэсэн үг. 제가 시작할 때 두 가지라고 그랬어요. За би Атомыг хийхэд нөгөө 20 бүтээгдэхүүнтэй байсан гэж хэлсэн. 그런데 한국에 거의 지금 700가지가 늘어났어요. За одоо Солонгос бараг 700 гаруй төрлийн бүтээгдэхүүн байгаа. 그런 제품이 몽골에도 다 들어올 거예요. 이제. За хойшлоо гэсэн би олон төрлийн бүтээгдэхүүнүүд 마트에 숫자만 보면 애터미 들어올 겁니다. За тэгэхээр ерөнхийдөө дэлгүүрт байгаа хэдэн мянган бүтээгдэхүүний төрлөд бүгд одоо Атомыгаар зарагдана. 화장품도 이렇게 있고, Гоо сайхны бүтээгдэхүүнээ, 치약 칫솔 다 있고, за шидний осаа байна. 이런 거 다 우리가 마트에 가서 샀잖아. За та бүхэн энэ бүх бүтээгдэхүүний зөвхөн энгийн дэлгүүрээс бүгдээр худалдаж авдаг үстэй. 마트 사장만 붙자 되잖아. За тэр үед яг үгээр та биш зүгээр нөгөө дэлгүүрийн захирал байж байгаа. 여러분들이 애터미 가입하는 순간 여러분들이 다 마트 사장이 되죠. 마트 사장. За тэгэхээр та бүхэн Атомыг гэдэг бизнесийг хийх цаг үеэс та бүхэн Атомыг онлайн дэлгүүрийн захирал та бүхэн өөрөө байх болно. 돈 내고 가입하셨어요? За та бүхэн Атомыг бэлтгүүлэхдээ мөнгө төлж бүртгүүлсэн. 돈도 안 됐는데 마트 하나씩 다 드린 거란 말이야. Тэгэхээр тийм мөнгөөр бүртгүүлээгүй ямар нэгэн мөнгө зарцахгүй юм бүх бол Атомыг гэдэг өөрсдийн онлайн дэлгүүртэй захирал байх болно. 여러분들이 그거를 믿으시면요 소름 끼쳐요. 소름. За хэрэв та бүхэн яг энэ зүйл үнэхээр ч сэтгэлээсээ итгэж чадсан бол та бүхний одоо бие шарс босох болно. Ямар нэгэн мөнгө зарцахгүй онлайн дэлгүүртэй болж байгаа юм байна. 그릇부터 여러 가지로 먹는 제품도 За хүйс сүртэл байна. 세탁 세제부터 Угаалгын нутгнууд байна. 다 있어요. Бүх зүйл байна. 근데 품질이 너무 좋아요. Мөн дээрээс маш сайн чанартай. 그런데 싸요. Тэсэрний үнэн хямдхан. 그래서 소비자가 좋아해요. Тэгээд хэрэгж байгаа хэрэглэгч маань ч гэсэн дуртай. 그러다 보니까 멤버십을 만들어주는 거예요. За тэр зүйлээс таны одоо гишүүнчтэй дараагийн хүмүүс үүснэ гэсэн үг. 예. 그래서 이런 제품 때문에 우리가 성공을 하는 거예요. Тэр юусын бүтээгдэхүүн гэдэг зүйлээс та бүхэн амжилт хүрч байгаа гэсэн үг. 그래서 일단 여러분들이 먼저 애터미 제품을 써보셔야 돼요. 써봐야 돼요. Гэхдээ та бүхэн өөрсдөө эхлээд Атомын бүтээгдэхүүнийг хэрэгж үзэх хэрэгтэй. 정말 좋고 싼가? Үнэхээр сайн чанартай бүтээгдэхүүн уу юм болов? 그것만 여러분들이 검증하시면 되는 거야. Тэр зүйлийг та бүхэн өөрөөсөө шалгаж үзэх хэрэгтэй гэсэн. 그러면 그 제품을 아는 사람들에게 다 뿌리는 거야. 다 뿌리는 거야. Тэр чадах юм бол та бүхэн ойр орчмын бүх хүмүүс тэр бүтээгдэхүүнийг тарааж түгээж чадна гэсэн. 마트 사장만 부자 되지 말고 나도 부자가 좀 되자고. Зөвхөн зүгээр өөр дэлгүүрийн захирал байж чухал та ч гэсэн тухайн хэрэглээгээр баян болох хэрэгтэй. 여러분 제가 이 말씀 드릴 때 막 소름이 끼쳐야 돼. Тэгэхээр энэ зүйлийг та ингээд би ярьж байгаа та сонсоод таны шарс бослох хэрэгтэй ерөнхийдөө. 저런 마트 하나 차게 되면 돈이 얼마나 많이 들어가요. Та өөр зүгээр хөлтэй жижиг хүнсний дэлгүүр мухлагийг хийгээд одоо мухлагтай болохыг танаас ямар их мөнгө гарах вэ? 근데 우리는 진입비도 없고 유지비도 없어. Гэтэл Атомыг бол эсрэгтийн хураамж байхгүй, сар бүрийн тогтмол төл хураамж гэж байхгүй. 누구든지 자유스럽게 와서 일을 할 수가 있어. Тэгэхээр зүгээр та өөрийнхөө дураараа эрхчлөлтөөр ирээд энэ бизнесийг хийх боломжтой гэсэн. 그런 조건이 없어 우리는. Ямар ч нөхцөл шалгуурыг шаардахгүй. 그러니까 많은 사람들이 어떻게 하는가 하면 그냥 오늘은 애터미 돈 낸대 그러고 오늘도 놀고 내일도 놀고 모레도 놀고 계속 놀아. За хэрэг тийм болтой одоо Атомыг гэж ямар бизнес хийлээ та бодох юм бол за одоо маш олон амжилтанд хүрсэн хүмүүсийг харна тийм. За магадгүй өнөөдөр ч гэсэн сайхан амраа. За маргааш ч гэсэн өөрийн дуртай зүйлээ хийгээд нөгөөдөр ч гэсэн өөрийн дуртай зүйлээ хийгээд
여러분들이 막 목숨을 걸고 있을 거야. За хэрэг та бүхэн магадгүй эсдийн хураамж одоо магадгүй хайртай биман онё. 100만 원만 За магадгүй та бүхэндээ одоо эсдийн нэг сая оныг ч юм уу та бүхэнд шаардаад эсдийн хураамж авсан бол та бүхэн магадгүй хэрэг тэгж бүх төссөн бол амар хичээгүй байх байсан баг. 공짜로 하니까 그냥 오늘도 놀고 내일도 놀고 계속 놀아. За хэрэг тийх бол тэг за одоо өнөөдөр ч гэсэн амраа, за маргааш ч гэсэн амраа, өдөр ч гэсэн амраа. 누가 하라고 강요하는 사람도 없어. За хэрэг хин нэгэн таныг одоо хүчээр ингээд за энийг заавал хийх гэж шаардахгүй. 나 애터미 아직 6개월 됐어. 1년 됐어. 애터미 돈 안 돼. Тэгээд би хатагийн 6 сар болсон, 1 жил болсон. Бас хатагийн надад нэг мөнгө одоо олоход туслаагүй гээ. 일해서요 그 사람이 일했어요? За тийм хүн тэгвэл өдөртөө амраад маргааштай амраад хатагийн бизнес ажлыг хийсгөө тэр хүн 일 안 했으니까 당연히 돈이 안 되지. мэдээж тийм хүн өөрөө хөдөлмөртөж ажиллаагүй юм чинь тэр хүн мөнгө олж ирэхгүй байх юм. 그런데 열심히 하신 분들은 스타도 하고 샤로도 가고 세일 마스터도 가고 Харин хичээлгүйдээ ажилласан хүмүүсэндээ Star Master болоо, Shadow Master болоо, Sales Master цаатаа болоо. 그래서 여러분들이 빨리 성공할 수 있는 방법을 알려드릴 거예요. За тэгвэл би одоо та бүхэндээ хурдан ажиллаж хүрч болох аргыг зааж өгье. 네. 아시고 싶으시죠? За та бүхэн мэдхийг хүсэж байгаа сте. 네. 여러분 부자 되셔야 되잖아요. Та бүхэн баяжих хэрэгтэй шүү дээ. Баян болох хэрэгтэй шүү дээ. 이렇게 시간만 보낼 시간이 없어요 지금. За та бүхэн зүгээр ингээд цаг хугацаагаар тавтаад тийм та бүхэн цаг хугацаа тийм байхгүй шүү дээ. 저는 임페리얼 갖고 월 1억씩의 소득을 받습니다. За би хийсэндээ би Prime Master болоод одоо сарын 100 сая вон олохтой байгаа. 성공한 사람이 제 경험과 제 노하우를 여러분들에게 공짜로 가르쳐드리는 거야. Тэгэхээр би амжилтанд хүрээ би өөрийнхөө амжилтын тэр ноу-хау та бүхэндээ өгөө одоо энэ ихтэй ингээд зааж өгч гинэ, хийж өгч гинэ гэсэн. 감사하죠? Та бүхэн татвартай байгаа гэсэн юм байна. 마음을 많이 주셔야 돼. Тэгэхээр та бүхэн хариу үйлдэл авах хэрэгтэй чаач нэг юм хэрэгтэй. 여러분이가 이제 몽골의 바람이 불었어요. 애터미 바람. 몽골의 애터미 바람이 불었다. За тэгэхээр Монгол атомын гэдгийг сайн хүчтэй сахилах хэрэгтэй. 누가 먼저 빨리빨리 움직이느냐에 따라서 여러분들의 사업이 더 빨리 성공할 수 있어. За тэгэхээр хин хамгийн хурдан ингэж хөдөлж чадаж байдаг тэр хүн хамгийн хурдан маш өндөр амжилт хүрэх боломжтой гэсэн. 몽골에서 네트워크 마케팅이 가장 원칙적으로 정직하게 하는 회사가 애터미가 1위래요. 1위. За Монголд тэгвэл үнэнчээр шударгаар тогтвортой цорганц одоо үйл ажиллагаа явуулж байгаа network буюу сүлжээний компани нэгдүгээр атомын Монголд орж байгааг сонссон. 네, 정상이 그러시더라고. За сатурын 회사가 이 зүйлийг яг хийсэн. 그런 회사에 오셨기 때문에 성공하실 수 있다라는 거예요. Тэгэхээр та бүхэн ийм компанитай учирсан юм чинь заавал амжилтанд хүрч чадна гэсэн. 이제 제 이야기 잘 들으세요. За тэр та бүхэн одоо энэ хийх зүйлээ сайн сонсоорой. 저는 여러분들에게 한 달 동안의 미션을 드릴 За 겁니다. би та бүхэн тэгвэл нэг сарын хугацаанд гүйцэтгэх гэрээ даах гэдэг зүйлийг өгье. 3개월도 6개월도 아니고 За 3 сар ч биш, 6 сар ч биш. 한 달만. ганцхан сар, нэг сар. 한 달 동안만 매일 한 명 가입시키고 제품 하나 전달하는 거예요. За та бүхэн маань ганцхан сарын турш буюу 30 хоногийн турш өдөр болгон нэг хүнийг шинээр багтаа бүртгүүлээд тэр хүнийг нэг бүтээгдэхүүнийг санд болгоорой. 한 달 동안만 이거 하시면 리페를 금방 가. Та бүхэн яг энэ нэг сарын энэ төлөвлөгөөд хаалгарыг биелүүлж чадхаар Prime Master маш хурдан болох боломжтой. 그런데 지금 여기 계신 분들께 제가 이 이야기를 해도 20%밖에 안 해요. За тэгэхээр би энэ зүйлийг энэ олон хүмүүс хийж байгаа ч гэсэн энэ бүх хүмүүс дундаас энэ төлөвлөгөө 20% хэрэгжүүлдэг.
모든 사람이 다 성공한 되는 게 아니에요. Тэгэхээр юу бүх хүмүүс бүгд яг ижлээ амжилтанд хүрнэ гэсэн үг биш. 내가 에코nomi에 투자한 게 없기 때문에 맨날 놀아. Яагаад тэгэхээр атомыг та ямар нэгэн зүйлийг хөрөнгө оруулахгүй байгаа ч зүгээр өдөө аваад зүгацаад байгаа гэдэг. 다음 달부터 러시아하고 몽골이고 뭐 3개월 동안 기술가 처리래. 3개월 동안. За тэгээд дараа сараас одоо нэг урт хугацааны амралт маань эхлэх гэдэг. Тэгээ Монгол буюу Оросд гэсэн чинь би одоо тэр зүйлийг сонссон. Дараа сараас Орос болон Монгол баг 3 сарын хугацаанд урт хугацааны амралт одоо болох байгаа гэдэг. 3개월 동안이 아니라 에코nomi에서 월 1억을 보면 에브리데이 크리스마스에 평생 죽을 때까지야. Яа тэгвэл та зүгээр 3 сараас амралт гэдэг асуудал биш. Тэр та атомын бизнесийг амжилттай хийж чадах юм бол сарын 100 сая оны орлоготой болох өдөр бүр тань амралтай болно гэсэн. 3개월만이 휴가철이 아니고 평생 휴가철이니까. 3 сарын та бүхэн тэр амралт хийж болох юм. Атомын бизнесээр дамжуулаад амжилт хүрэх юм бол насан туршдаа өдөр бүр тань гой амралтай болно гэсэн. 성공한 사람이 이야기하잖아요. 이 өөр амжилтанд хүрсэн хүн та бүхэн ийм зүйлийг хийж байгаа. 이론이 아니에요. 이론이 아니고. За энэ зүгээр онол биш. Би яг өөрөө туулаад үзсэн туршлагаа зүйлийг бодит зүйлийг та бүхэн хийж байгаа. 한 달 동안만 여러분들이 한 달 동안만 6월달 한 달, 6월 한 달 동안만 여러분들이 매일 한 명씩 가입하고 한 명씩 한 명에게 물건 전달하고 За 이거를 한 달 동안 하시는 거야. тэгэхээр та бүхэн тийм урт хугацаанд биш. Ганцхан сар буюу одоо 6 сараас ганцхан сарын дотор өдөр болгоны хүний бүртгээ тэрний бүхнийг нэг бүтээгдэхүүнийг ингээд дамжуулаад байгаа. Ганцхан сарын турш 6 сар дотор. 얼마나 엄청난 일이 벌어지는가 하면 나와 내 파트너가 둘이 합니다. 이걸. За хэрвээ тийх юм бол тэр сарыг та үнэхээр тэгж хэрэгжүүлж чадах юм бол та өөрийнхөө хамтрагчтай үнэхээр төсөөлөшгүй зүйлийг гаргаад 2 сараас тэгж болно. 내가 한 달 동안 하면 나도 30명, 내 파트너도 한 달 동안 하면 파트너도 30명, 우리 둘이 합쳐서 한 달 동안의 소비자가 60명이고 60명. За тэгэхээр та нэг сарын турш хийх юм бол та яг л 30 хүнийг хамтрагчаа болгож чадна. Таны хамтрагч бас мөн нэг сарын турш хийх юм бол 30 хүнийг бий болгосноор тооёроо нэг сар 60 хамтрагчийг өөрсөндөө бий болгож байгаа гэсэн. 멤버십 만드는 사업이라고 했잖아요. Тэгэхээр түрүүний хэлсэндээ түгээлтийн компани дотор membership буюу багийг гишүүнчтэй бүрдүүлэх түгээлт. 나하고 내 파트너 2명하고 하고 3명이 하면 한 달에 90명의 소비자가 만들어져요. За хэрвээ та нэг сарын төлөвлөгөө би өөрөө болоо таны хамтрагч мөн тэр хамтрагчтэй 3 хүнтэйгээ хийх юм бол нэг сар дотор 90 хүнийг та membership буюу өөрийн гишүүнчтэй бүртгэж авах боломжтой гэсэн. 이 멤버십을 만들어 놓은 멤버십을 갖고 임페리얼까지 가는 거예요. Тэгэхээр энэ гишүүнчдэг гэдэг зүйлийг баг гэдэг зүйлийг бий болгосноор Ultra Master тавд болж чадна гэсэн. 제품이 사업한다고 했잖아요. 제품. За үүнтэй бүтээгдэхүүн бизнес хийж байгаа шүү дээ. 제품만 갖다 주면 부정적인 사람이 긍정으로 바뀌어. 긍정. Тэгэхээр бүтээгдэхүүн гэдэг зүйлийг хэрэглэснээрээ сөрөг бодолтой хүмүүс үртэл эрэг бодолтой бод өөрчлөгддөг. 내가 말 잘해서 되는 게 아니에요. Би зүгээр ямар нэгэн зүйлийг сайн ярьдагтай юусоо биш. 그래서 누구를 만나든 처음에 만나면 제품 먼저 전달하셔야 된다고. 제품. За тэгэхээр та бүхэн хин нэгэндээ анх уулзж байгаа бол ярих хийсээ илүү зүгээр бүтээгдэхүүнийг дамжуулах хэрэгтэй. 그 제품이 긍정적인 사람으로 만들어요. За тухайн бүтээгдэхүүн маань тэр хүний эрэг бодолтой болгож өгөх гэсэн. 그래서 이제 스폰서님 되시는 분들, 이렇게 스폰서 되시는 분들한테 파트너에게 야, 한 달 동안 해볼래? 한 달 동안 하면 내가 해머리 한 박스 줄게. За тэгвэл энэ одоо ингэ спонсор маш ирсэн байгаа. Тэгээд багийнхаа бол хүмүүс. За тэгвэл энэ нэг сарын төлөвлөгөө та багийнхаа үнд хийгээд үзээрэй. За хэрвээ чи энэ нэг сарын төлөвлөгөө яг алдахгүй хийх юм бол би чамд хэмээх нэг хайрцгийг өгөө. 에솔로도 한 박스 줄게. За асуулт ч гэсэн нэг хайрцгийг өгье. Сарын төлөвлөгөө хэрэгжүүлэх юм бол. 자기 파트너에게 이제 프로모션을 걸어야 돼. 프로모션. За тэгэхээр та өөрийнхөө хамтрагч зарж байгаа нэг өстө
урамшуулдаг байна. 내 파트너가 몇 명이 일결 플레이를 하느냐에 따라서 여러분들의 조직이 막 폭발을 할 겁니다. Тэгэхээр нэг сарын төлөвлөгөөг таны хамтрагч хэдэн хүн хийхээс шалтгаалаад тань маш том тесрэлтэй болж байгаа гэсэн үг. 네트워크 마케팅의 핵심은 멤버십 만드는 일이야. 멤버십. За, network marketing-ийн гол одоо цөм бол ерөөсөө membership буюу багийг бүрдүүлэх гэсэн үг. 하실 거예요? Та бүхэн хийх үү нэг сарын төлөвлөгөө? Хийх хүмүүс байгаа юм уу? 일결 플레이. Нэг сарын төлөвлөгөө. 안 하실 분들도 계시네. За, хийх хүмүүс бас байгаад шүү. аюулгүй. 이제 요 앞에 계시는 리더분들 일어나셔봐. 이 За, 리더. хамгийн урт цуг байгаа хийх хүмүүс бүгд босоод өгөөрэй. Хамгийн урт цуг байгаа хийх хүмүүс санахаасаа босоод өгөх юмсч. 뒤를 돌아다 보세요. 뒤를 보셔. За, хаашаа эргэж харах бүгдээрээ хойд ирсэн байгаа хүмүүсээ бүгдээрээ харъя. 내 파트너가 일결을 할 건가 안 할 건가 보세요. За, нэг сарын төлөвлөгөө манай хамтрагч хийх үү хийх үү гэдгийг та бүхэн сайн хараарай. 일결 하실 분 손들어요. Нэг сарын төлөвлөгөө хийх хүмүүс гараа өгөөрэй. Нэг сарын төлөвлөгөө хийх хүмүүс. 네. 야, 리더들을 잘 보셔서요. За, 리더. хийдрүүд сайн хараарай. Яг ямар хүмүүс гараа өгсөн сайн хараарай. Нэг сарын төлөвлөгөө хийх хүмүүс ямар багч гараа өгсөн сайн хараарай. 내 파트너가 하겠대요? За, таны хамтрагч хийх юм уу? Нэг сарын төлөвлөгөө 하겠대요? хийх юм үү? За, хаашаа. 리더분들 프로모션 모셔요. 파트너들한테. За, тэгэхээр хийдрүүд маань шууд хамтрагчтай нэг сарын төлөвлөгөөний урамшууллыг авах хэрэгтэй. 스폰서님 도와주세요. 스폰서님들한테 막. За, спонсорна туслаарай гэх хамтрагч бүгдээр авах ташээ. 네. 앉으시고. За, суугаарай баярлалаа. 저는 이렇게 많이 한 300명이 오셨지만 30명만 일결수를 했다고 해도 몽골이 폭발될 겁니다. За, өнөөдөр тэр ингээ маш олон хүмүүс ирсэн байгаа ч гэсэн 300 хүн ихээс илүү магадгүй 30 хүн энэ нэг сарын төлөвлөгөөг одоо хийхэд л энэ бизнес тань маш том тесрэлтэй болж байгаа гэсэн. 그분들이라서 앉아갖고 30명의 명단을 적으세요. За, тэгвэл та бүхэн спонсоруудтайгаа сууж байгаа яг 30 нэг сарын буюу 30 өдрийн хүмүүсийнхаа нэрсийн чагсаалтыг гаргаарай. Бичээрэй цуг суугаад. 그래서 이 사람들을 만나러 갈 거니까 스폰서님 같이 가주세요. За, тэгэхээр тэр 30 хүмүүсийнхаа нэрсийг гаргаад спонсортойгоо за спонсороо би хүмүүстэй уулзахаар явна. Та ч гэсэн ингээд цуг аваад өгөөрэй. 여기 몽골이 좀 좁잖아요. За, Монгол бол тэр маш нэг юу шүү дээ. Улаанбаатар хот байна. Жижиг давчуу. 여러분들 빨리 명단을 적으셔야 돼. Тэгэхээр та бүхэн тэр нэрсийн чагсаалтаа хурдан гаргах хэрэгтэй. 내가 빨리 적어서 이 사람 만나지 않으면 다른 라인에서 이 사람 와서 또 Магадгүй та тэр нэрсийн чагсаалтаа хурдан гаргаж уулзахгүй бол өөр багаас тэр хүнийг ч өөрийнхөө бат хийсэн чинь. 몽골이 좁기 때문에 Монголын угаасаа нөгөө жижиг учраас хүмүүсийг маш хурдан. 그래서 이제 오늘 가시는 스폰서님하고 아저씨가 명단 적으셔요. За, тэгэхээр өнөөдөр нөгөө хасны спонсоруудтай сигнал дуусны дараа нэрсийн чагсаалтаа заавал бичээрэй. 휴가철이고 노는 날이고 내일은 또 어린이날이고 이런 거 예정돼서 이 패를 갈 때까지는 없어. За, та бүхэн энэ картмастер болох хүртлээр ямар нэгэн бүхний амралтын өдөр за жишээ нь одоо маргааш их үсгийн баярын өдөр ийм баярын өдөр та бүхэн энэ картмастер болох хүртэл байхгүй шүү. 애들이 휴가철이라 떠는데 Энэ картмастер болсныхаа дараа өдөр болгон та бүхэн амрах болно. 우리가 성공할 수 있는 애터미를 만났잖아요. За, бүгдээ атомтой уулзаад амжилтанд хүрэх тэр хэрэгсэлтэйгээ уулзч чадсан шүү дээ. 제가 이제 동바의 법의장님한테 법의장님이 매출이 올라가요라고 법의장님한테 제가 계속 물어볼 거야. За, би одооноос ингээ өнөөдрөөс хойш Монголд салбарын захирлаас Монголын салбарын борлуулалт нэмэгдэж байна уу гэдэг би өдөр болгон асууж шүү. 결국은 매출이 올라간다는 건 여러분들의 사업이 잘 되고 있다는 거예요. Тэгэхээр борлуулалт үсчин гэдэг нь та бүхний маань бизнес өдөр сайн явж байна гэсэн үг. 그래서 우리가 하는 사업은 파는 사업이 아니고 멤버십 만드는 사업이라는 걸 입력하세요. За, тэгэхээр та бүхэн маань энэ бизнесийг зардаг борлуулалт бизнес гэж бодохгүйгээр баг бүртгэдэг бизнес гэж бодох болно. 칫솔 10개를 갖고 10사람에게 주면
10명의 소비자 만든 거야. За та бүхэн 10 шилдэг шүдний сойзыг 10 хүнд өглөө гэж бодох юм бол 10 хэрэглэгч таны багийн болно гэсэн. 그 칫솔을 10사람을 만나요. 10사람. За тэгэхээр тэр 10 шүдний сойзыг 10 хүнд ингэж хэрэглүүлнэ гэсэн. 어떤 사람을 만나는가에 재능 갖고 사람을 만나는 게 사람을. За тэгэхээр та бүхэн зүгээр хүнтэй уулзах хэрэгтэй гэсэн. 저 제품을 통해서 여러분들 기대 저 같은 사람 나오면 어떻게 되겠어요? За тэгвэл одоо ингэж над чи хүнтэй одоо уулзвал яах вэ? 한 달이 끝나는 거잖아. Тэгэхээр техник тоглоом бол юм зүгээр ингэж дуусах гэсэн. Таны бүх зүйл одоо тодорхой болно гэсэн. 저 같은 인테리어는 여러분들 밑에 나온다면 끝난 거야. Тэгэхээр одоо тэр над чи инфра та бүхний багаас багийн хүнээс гарах юм бол зүгээр л энэ хэмжээ та бүхэн шууд ирнэ гэсэн. 그래서 이 제품을 가지고 사람을 만나는 거야. Тэгэхээр та бүхэн бүтээгдэхүүнээ хүнтэй уулзах хэрэгтэй. 그래서 이제 하는 게 아니고 특히 뭔가는 좀 집중적인 관리를 좀 해주시는 거죠. 관리. За тэгэхээр бүтээгдэхүүнийг зарах биш. За Монгол бол ялангуяа тухайн хүнтэйгээ байн холбоотой байж тухайн хүнээ байн хэрэглэж уулзах хэрэгтэй. 10명의 칫솔을 써본 사람이 좋아요, 괜찮아요? 라고 말할 거예요. За мэдээж 10 хүнтэй одоо шүдний сайзыг хэрэгж үзээ. За энэ сайз гоё юм байна. За дажгүй юм байна гэж ямар нэгэн зүйлийг тань хэлэх болно. 그러면 그 사람한테 한 명을 소개받아. 소개. За тэгж хийсэн хүнээс та дахиад нэг хүнийг одоо өөртөө шийдвэр хийх үүсгэх боломжтой гэсэн. 그 10명에게 한 명씩 소개받으면 20명 됐잖아요. За тэгвэл тэр 10 хүнээсээ нэг хүнийг та шинээр өөртөө авлаа гэвэл дахиад шинээр нэгээд 10 шинэ хэрэглэгчтэй болсноор та 20 хэрэглэгчийг бүрдүүлж чадна гэсэн. 이렇게 될 수밖에 없는 건 제품이 좋고 싸기 때문에. Ерөөсөө ингэж одоо үүснээс өөр аргагүй зүйл нь ерөөсөө бүтээгдэхүүн нь өрнөлөөнтэй өрнөлөө чанартай байгаа гэсэн. 그래서 파는 것보다 더 중요한 건 관리다. 관리. Тэгэхээр зарах гэхээс илүү та бүхэн тухайн хэрэглэгчтэй яваад уулзаад цаашдынхаа зүйлийг ярих хамгийн чухал гэсэн. 요 몽골요 리더분들도 다 해서 우리 사업은 파는 게 아니고 관리하는 사업이다. 관리. За тэгэхээр та бүхэн атомын бизнес гэж байгаа тийм зүйлсийг бүгдээр хамтран зарах биш тухайн хүнийг кэрлэж уулзаж гоё холбогдох тэр зүйлд чухал байгаа гэсэн. 저는 한국에서 처음 시작을 할 때 4명 선택했어요. 4명. За би ерөнхийдөө анх бизнес хийхдээ 4 хүнийг сонгосон. 많이 했죠? За 4 хүн чинь 많이 үсэдэг. 많이 했죠? За би их байсан бааз би 4 хүн байна гэдэг байна. 저는 이미 네트워크를 해봤기 때문에 제 주변에 사람이 없었어. За би ерөнхийдөө нөгөө өмнө нь өөр сүлжээний бизнес хийж ирсэн гэсэн учраас яг миний ойр тоорон бол яг үнэхээр одоо шинэ хэрэглэгч гэх хүмүүс байхгүй. 4명을 가지고 지금 시작을 해서 17년 만에 하루에 4만 명. 4만 명이 하루에 내 맘에 와서 물건을 사가요. За би анх 4 хүнтэй хийж байсан бол одоо ингээд 17 жилийн турш би миний доороос авч байгаа хэрэглэгчдийн 40 мянган орчим хэрэглэгчтэй атомын бүтээгдэхүүнийг одоо үүсгэж хийж байгаа. 몽골에서 최고 큰 아파트, 최고 큰 백화점에 하루에 10,000명 올까요? За тэгвэл хэдүүлээ бодоод үзье. Монголд за хамгийн одоо том их дэлгүүрээс өдөрт 10,000 орчим хүн үйлчлэж байгаа бодлож авах болов үйлчлэх болов 10,000 가요? 10,000 хүн одоо Монголд байгаа үйлчлэж байгаа хамгийн том дэлгүүрээр үйлчлэх болов. 저는 마트도 없어요. Тийм дэлгүүрч байхгүй үстэй. 수천 원어치의 제품도 없어요. Хэдэн зуун саятай тэгж үйлчлэх дэлгүүрч байхгүй 그 үстэй. 마트를 관리하는 직원도 없어요. За тэр дэлгүүрийг тий одоо ажлуулах одоо ажилтнч байхгүй үстэй. 그런데 홈 인터넷 쇼핑을 통해서 하루에 계산해서 4만 명 물건을 사다. За тэгвэл тэг зүгээр миний одоо энэ атомыг гэдэг онлайн дэлгүүрээс өдөрт 40,000 орчим хүн худалдаа авалт хийж бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. 제가 똑똑해서 Би ухаантай болохоор тэгээд байгаа юу? 제가 잘나서 Би угаасаа ухаантай сайн гэсэн болохоор тэр 아니라는 거예요. тэр бол ямар ч 이 хамаагүй. 제품이 이렇게 만들어 주는 거예요. Тэгвэл атомыг бүтээгдэхүүн намайг тэгж бий болсон. 여러분들의 능력으로 그렇게 하는 거 아니에요.
хүмүүсийн чадвар чадамж та бүхний чадвараас огт хамаарахгүй болох боломжтой. 이게 네트워크 마케팅이에요. Энэ бол ерөөсөө network marketing. 처음에는 저 혼자 시작했죠? За би анх ингээд ганцаараа хийсэн гэж хэлсэн юм байна. 저번에 대만에 가니까 5천 명이 모였어요. За би өнгөрсөн удаа Тайван явсан. Чинь Тайван явсан чинь баг 300 маань юм. 5천 명. 5000 орчим хүн ирсэн байсан семинарт. 거의 다 제 파트너. За ерөнхийдөө одоо ихэнх нь манай хамтрагчид байгаа. 여러분들은 여러분 혼자 시작하지만 여러분 멤버십이 저렇게 수만 명이 모이게 된다고. За та бүхэн анхандаа бол энэ бизнесийг ганцаараа эхлүүлж байна. Түрүүний хэлсэн membership баг гэдэг хүмүүсийн бүрэлдэхүүнээр саний зүйлээ гарах боломжтой гэсэн. 그래서 첫 번째는 제품이 나를 성공시켜준다. За тэгэхээр хамгийн ихний намайг амжилтанд хүргэх бүтээгдэхүүн гэсэн. 두 번째는 이런 시스템이 나를 성공시켜줘요. Хоёр дахь намайг энэ систем сургалт амжилтанд хүргэх 이런 гэсэн. 세미나가 나를 성공시켜주는 거예요. Энэ семинар намайг амжилтанд хүргэх гэсэн. 그동안에 여러분들이 저 제품 갖다 전달해준 사람들을 좋아, 괜찮아 라고 하면 이 자리에 초대하셔야 돼요. 초대. За тэгэхээр таны ахлагын бүтээгдэхүүнийг тэр дамжуулсан хүмүүс маань хэрэгж үзээд гой бүтээгдэхүүн байна. Яг зөв бүтээгдэхүүн байна гэж хэлэх юм бол энэ семинар тавхсан маань тухайн үрж оролцох хэрэгтэй гэсэн. 그래서 제품과 이런 시스템 두 가지가 나를 성공시켜주는 거예요. За тэгэхээр ерөнхийдөө энэ зүйлээр дамжуулаад одоо хоёр зүйлээр намайг амжилт хүргэж чадсан гэсэн. 이제 여러분들이 누군가를 여기 초대하실 때 정말 정직한 마음으로 초대를 하셔야 돼요. За тэгэхээр та бүхэн хин нэг энд өөртөө үнхээр шундраг шин сэтгэлээсээ шундрага тухайн зүйлийг тухайн хүнийг семинарт өргөх хэрэгтэй гэсэн. 애터미에는 철학이 있어, 철학. За атомын та бүхний мэддэг философи гэж байдаг. 아기 철학이 있고 젖소 철학이 있어요. За хүүхдийн философи гэж нэг бай. За одоо нөгөө талаараа сайлын үнэний философи гэж хоёр философи байна. 우리가 저 소나 양이나 연어나 키워갖고 파느라고 길어요. За мэдээж 5 шүү малыг бид тийм ээ өсгөө үржүүлээд 5 шүү малаа зарж борлуулах. 아기도 우리가 온 정성과 사랑을 다 해서 아기를 길러요. За хүүхдүүдээ бол тийм үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаад өсгөөд өсөж хүмүүжүүлээд 아기도 팔아먹으려고? тэгээ хүүхдээ зарж идэх гэж тэгж өсгөв юм уу? 아기도 팔아먹으려고? Та хүүхдээ зарж өсгөхийн тулд гэж хайрлаж өсгөв үү? 바로 우리가 하는 사업은 내 파트너가 나에게는 아기야. За тэгэхээр таны одоо яг энэ хийж байгаа бизнес, за мөн таны бизнесийг хамтарч тантай хийж байгаа хамтрагч таны хүүхэд гэсэн үг ээ. 그 나의 파트너를 아기같이 내가 키워야 되지. За тэгэхээр тийм хүүхдийг одоо хамтрагчийг та бүхэн маань өсгөж одоо хүмүүжүүлж мэдж байгаа зүйлээ зааж өгөх хэрэгтэй гэсэн үг. 그런 스폰서를 만난 사람은 복 받은 사람들이야. Хэрвээ яг тэр чин сэтгэлтэй тийм спонсортой уулзсан бол та үнэхээр маш их аз хүрсэн байна гэсэн. 그 스폰서를 만나서 애터미 만난 것만 꼭 복이에요, 복. Та зүгээр яг тийм спонсортой уулзах атомын гэдэг бизнесээ учирсан байгаа бол та маш их азтай байх гэсэн. 그런데 자꾸 스폰서한테 돈 내놔라, 비구리 내놔라 그러는 파트너들도 있어. За харин эсвэргээрээ спонсороос тий за та надад хэдэн онооны ПВ хийгээд за ийм бодлого үүсгэх хэрэгтэй мөнгөөр дэмжээд үг гэдэг хамтрагчид бүртгэж байдаг. 그런 파트너를 있으면 접속처럼 그냥 갖다 팔아먹어. За тэр хамтрагчдыг бол тий зүгээр одоо сайн үнэний философи шиг зүгээр шууд ингээд нэглээд заах гэдэг шиг тэр зүйлээ ижлэх гэсэн. 우리는 함께하는 사업이에요. Бидний бизнес бол хамтдаа хийдэг бизнес. 스폰서 들먹지 말아요. За спонсортой ямар нэгэн одоо буруу зүйлийг өгөх хэрэггүй. 파트너는 아기같이 좀 키우고. За тэгэхээр хамтрагчдаа тэгээ та бүхэн хүүхдчээ хайрлаж 애터미는 내 파트너가 성공해야 내가 성공을 해요. атомын бизнес бол миний хамтрагч амжилтанд хүрчээж би ч гэсэн амжилтанд хүрэх гэсэн. 내가 막 성공하려고 하면 안 돼. Тэг би өөрөө ганцаараа амжилтанд хүрэх ёстой гэж ганцаараа зүтгэх юм бол тэр бол биш. 아까 수당체제 다 들으셨잖아. За түрүүн 회장님 영상에 수당. за түрүүн
нөгөө нэг урамшууллыг та бүхэн харсан баг. 결국은 내가 다이아몬드가 되는 거는 옷도 판매사 2명, 옷도 판매사 2명이면 내가 За түрүү та бүхэн мэдж байгаа. Diamond Master болохын тулд зүүн гартаа 2 CS Master, баруун гартаа 2 CS Master байгаа бол би Diamond Master болж байгаа гэсэн үг. 그러면 나는 여기 세일 마스터를 아기같이 기르면 돼, 아기같이. За тэгхийн бол та бүхэн тийм өөрийнхөө хамтрагчийг CS Master болгох ч байгаа бол яг хүүхэн чинь тухайн хүнтэйгээ холбоотой байх хэрэгтэй. 파트너가 막 부정을 들면서 스폰서한테 이걸 해놔라 저걸 해놔라 버려. Хэрэг магадгүй таны хамтрагчтай спонсороос байнга ямар нэгэн зүйлийг хүсэх юм бол та тэр хамтрагчийг шууд орхих хэрэгтэй. 2명씩만 성공시키면 되는 거야 나는. Тэгэхээр та айлтгаараа хоёр хамтрагчийг амжилтанд хүрэхэд болно 그러니까 гэсэн. 여러분의 스폰서 손에 딱 잡혀야 돼. Тэгэхээр та бүхэн спонсорын гараас чам сайн атгах хэрэгтэй. 그럼 스폰서들은 어떻게? 잘하는 사람을 점점 더 도와주려고 하는 거예요. За хэрэг тэгэх юм бол спонсорын тухайд яах вэ? Сайн хийж байгаа хүнээ маш сайн тусаж дэмжих хэрэгтэй гэсэн. 그런데 Хамтдаа. 여기는 이 철학입니다. 이 철학. За тэгэхээр атомын бизнес маань ерөөсөө хүүхдийн философи гэж ойлгох байна. 그냥 말 안 듣는 파트너에서 그냥 젖소 철학을 해버려. За хэрэг ямар нэгэн зүйлийг дандаа үргэлж нэгтгэх байх юм бол одоо сайхан үнэний философи шиг тэр хамтрагчид ойлгох хэрэгтэй. 아셨죠? Ойлгосон үстэй. 네. 그래서 이제 이런 시스템이 많이 소리를 하죠. Тэгээд ийм систем сургалтуудыг маш сайн өөрөх хэрэгтэй. 나는 오늘 내가 직접 오늘 이 자리에 5명 초대했다 하시면 되죠? За би өнөөдөр семинар 5 хүн авчирсан гэсэн үг гараа өргөдгөөрэй. 5명 초대한다. 5 хүн 내가 авчирсан. 직접 새로운 신규를 5명 데리고 왔다. За би яг өнөөдрийн семинарт би өөрөө ингэ 5 хүн дагуулж ирсэн гэсэн үг гараа өргөдгөөрэй. 5 хүн. 내 파트너들 다 하지 말고 내가 직접 새로운 신규를 5명 Хамтрагч биш. 5 шинэ. Яг өнөөдрийн семинар шинэ. 신규. Шинэ яг 5 хүнийг би ингэ дагуулж ирсэн гэсэн үг гараа өргөөрэй. 선생님 일어나보세요. 일어나보세요. За тэр гараа өрсөн хүн босоод өгөөрэй. Яг 5 шинэ хүн дагуулж ирсэн гэсэн хүмүүс байна. Хүн байна босоод өгөөрэй. 새로운 신규가 5명이 누구야? Яг шинэ авчирсан 5 хүн бас босъё. Яг шинээр ирсэн 5 хүн. 오늘 여러분들 처음 오셨어요? Яг анх удаа ирсэн юм тийм. Нэ. 집에서 바꾸신 분도 계시고. 아까 그 생김식대 조카곳으로 주시는 거예요. 네. 우리 이거는 한번 박수 한번 드리고요. 자, 이 분들 모델 아까 붙이시다. 나이 주세요. 잠깐만 계세요. 자, 불쏘시다 쏘이바이사. 이 자리에 오늘 신규를 10명 초대했어요. 자, 비 아로시고 왔었어. 아로고 왔었어. 그런데 아로고래 아로시고. 신규로 내가 10명을 오늘 여기 자, 초대했어요. 신일 때 아들이 합주시대 오늘들은 계신데 아로고 왔었어. 그런데 아로고래 없어요? 딱 보고. 그러면 아까 그 5명 모시고 온 분 손들어봐. 자, 둘은 다음 합주소면 가라오고 신일 다음 합주소 가라오고 신일 7명 데리고 오신 분이 계신데요. 7명? 네, 신고 7명 가라오고 나가고 합주소 7명 일어나보세요. 나가면 벗어도 그래. 나가면 사기가서 벗어도 그래. 합주소 때문에 총 벗어도 그래. 총 7명이신데요. 신규, 네, 신일 합주소인데 신일 있어. 네. 또 다른 분은 7명. 나가면 합주소면 나가. 7명. 그 7명 일어나라. 약 신일 합주소 나가오면 벗어라. 신일이 신가가 합주소죠. 신. 호장 합주소. 7명. 네, 신가가 보면 저 벗어도 그래. 여기 보세요. 신규야? 신규. 9명? 9명 그리고 이제 네, 10명. 10명. 와, 우리 저분 해보이나. 자, 팀분이 힘을 할수 있는 가스를 주시죠. 10명. 자, 이 아홉 나가게. 이 나가고가 없어서 뭐 가스를 10명. 아홉 명 기도 없습니다. 10명. 기도에 강한 기대를 해주죠. 5명 데리고 오셨대요. 신규로. 아까 이제 7명 여기 하나 갔다. 자, 이 아까 그 합주소, 신규 합주소 배우가 여기 같이 오거든. 이 자리에 많이 참여하신 분들은 빨리 들어오네, 빨리. 자, 이 때문에 시대를 있으면
болон бүх хүмүүст маш туртай амжилт хүрээрэй. 다음 달에 또 세미나 있어요. 다음 달에. Дараа сар амжилттай байгаа шүү тийм ээ. 다음 달에 여러분들이 최소한 5명씩만 모시고 오면 임페리얼 금방 와. За хэрэг дараа сар ч гэсэн тав хүмүүс 5 шинэ хүн авчрах юм бол импрагмастер болох ямар ч асуудалгүй байгаа. 지금부터 1개월 플레이를 하면 5명 얼마든지 모시고 올게요. За та хүн яг одооноос нэг сарын төлөвлөгөө хийх юм бол 5 байртай хүнийг бүрдүүлж авах гэсэн. 10명씩 모시고 온 거죠? За 10 хүн 5 хүн тэгвэл авчирна гэсэн. 네, 이제 장소를 이 장소가 아닌 다른 장소로 옮겨야 돼요. За хэрэг та хүн 10 хүн авчирх юм бол энэ газар маань багтах учраас өөр тоо газар байх хэрэгтэй. 몽골에 바람이 불었다니까 애터미 바람이. Түрүүний хэлсэн тийм ээ Монгол атомын салхи хүчтэй сахилах хэрэгтэй гэж. 결국은 여러분들이 성공하시는 거예요. За тийх юм бол та хүн амжилт хүрч чадна. 이런 시스템에 누가 많이 투자하느냐에 따라서 그 사람이 많이 성공해요. Тэгэхээр энэ систем гэдэг зүйл хэн хамгийн их хүн авчирч тэр хүн хурдан амжилт хүрч чадна гэсэн. 그래서 이제 데리고 올 사람이 없으면 걔를 데리고 와요. За хэрвээ таны нохоо харах байхад нохоо сигналтаа дагуулдаг үрдэрээ. 혼자 절대 오지 마세요. Юусо ганцаар битээ та хэрэг дагуулж ирэх хүн байхгүй ч нохоогоо ч дагуулаарай. 손잡고 오라고 손잡고. За тэгээ нохоотоо хөдөлсөөр бүр ингээд хүрээдгээ. 왜 이제 오늘 가지고 오늘 또 준비하는 거야? 다음 달 매달 며칠에 나꼭 약속해? За тэгэхээр хэлсэн энэ дараа сар тэдэн сарын тэдний өдөр заавал энэ сигналт руу явна шүү. 지금부터 준비하시는 거예요. Тэгэхээр тэрийг та одооноос бэлдэж ирэх хэрэгтэй. 그때 가서 하고 입고 내려놓고 야 가자 안 가. 이렇게 하는 거야. За тэгэхээр зөвхөн нэг хоёр өдөр очоод за явъя л та гэх юм угаасаа тэр зүйл хийж оролцохгүй явахгүй. 자 혼자 오시면 아세요? За ганцаараа сигналт орж ирж болохгүй шүү. 한 명 이상은 다 되는 거야. Доор хаяч нэгээс дээш хүнтэй заавал сигналт ирж байгаарай. 시간이 너무 없어. 인생 시나리오 아까 이장님 강의 다 들으셨죠? За та бүхэн бүгдээрээ сая нэг амьдралын зохиолын ерөнхийлөгч видео бүгдээр үзсэн ба. 결국은 여러분들의 애터미를 하는 이유는 여러분들의 꿈을 이루기 위해서. За эцэст нь хэлээ та бүхэн атомын бизнесийг хийж байгаа гол шалтгаан бол ерөөсөө та бүхэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ бизнесийг сонгосон. 애터미에는 투자할 게 없어. 투자할 게. Атомын та ямар нэгэн хөрөнгө зарцуулах 그래서 шаардлагагүй. 여러분들의 꿈을 투자하셔야 돼요. Тэгэхээр ганц хөрөнгө оруулах зүйл нь та бүхэн өөрөө өөрсдөө мөрөөдлийг атомын хөрөнгө оруулах хэрэгтэй гэсэн. 여러분들 갖고 싶은 거 많죠? Та бүхэн авах хүсэж байгаа зүйл маш их байгаа зү. 네, 인생 시나리오는 3년, 5년 후에 나는 어떻게 해야겠다라는 걸 적는 거야. 지금 적는 게 아니라. Амьдралын зохиол гэдэг бол та одоо үеийг бичих биш. Миний амьдрал 3 жилийн дараа, 5 жилийн дараа ямар болох вэ гэдэг 90 үеийг бичих зүйлийг амьдралын зохиол гэж байгаа. 나는 3년 후에 갖고 싶은 거, 하고 싶은 거, 여행 가고 싶은 거 이런 걸 다 적으셔야 돼. 꿈으로. За тэгэхээр та бүхэн магадгүй 3 жилийн дараа авах хүссэн зүйл, хийх хүссэн зүйл, явах хүссэн газар болгоно бүгдийг мөрөөдөл болгож бичих хэрэгтэй гэсэн. 여러분들이 그 꿈 때문에 Тэгэхээр та бүхэн тийм мөрөөдлөөр төлөө өдөр алгасгүй хичээгүүлэн байх болно гэсэн. 그 꿈이 없으면 안 돼요. Хүн мөрөөдлөхгүй байвал та угаасаа тэр зүйлийг хийж чадахгүй. 그래서 인생 시나리오를 적으셔야 합니다. Амьдралын цагаатаа та бүхэн заавал бичээрэй. 근데 가족들을 데리고 호주 여행도 갔었어요. За би гэр бүлийн та энэ жил Австралид аялчаад ирсэн. 저는 이제 애터미에서 이루고 싶은 꿈은 다 이뤘어요. За тэр би нэг баталгаар дамжуулаад биелүүлэх хүссэн бүх мөрөөдлөө биелүүлсэн. 이렇게 인생 시나리오를 선배님들이 다 알려드릴 거예요. За одоо яг энэ амьдралын зохиол гэдэг зүйлийг та бүхний маань спонсор хамтрагч нь та бүхэнд сайн зааж болно. 저는 30만 원짜리 월세 살 때 한국에서 최고 좋은 에코스를 타고 싶었어요. За би нэг 300 мянган вооны туристийн байранд амьдарч байхдаа Солонгос хамгийн үнэтэй номер 1 Икус гэдэг машинтай болохыг хүсдэг байсан. 나는 30만 원 사는 게 저 차는 1억 3천짜리야. За би 300 сая вооны туристийн байранд амьдарч байгаа хэдий 140 сая вооны үнэтэй машиныг авахыг хүсэж байсан. 저가 여기다 적고 싶었는데 못 적겠다. За би тэгээд энэ зүйлийг ингээд энэ үнэтэй машиныг авахыг хүсэж бичгээ хүсчихсэн ч гэсэн тухайн үед би бичиж чадаагүй. 왜? Яа бичиж чадаагүй гэж бодож байна. 나는 지금 30만 원짜리 월세
тэгэхээр би сарын 300 мянган 원이 브레스에 대학을 공부하고 있었어요. 그 여러분의 지금의 입장을 생각하고 적으시는 게 아니에요. Тэгэхээр та амьдралын цогцыг одоо бодож бичгээр буруу зүйл. 3년 후에, 5년 후에 내가 하고 싶은 걸 적는 거야. 3 жилийн дараа, 5 жилийн дараа өөрийнхөө хүссэн тэр мөрөөдлийн зүйлийг та бичиж хэлдэг гэсэн. 아까 여기 직급자들 여행 다니는 것도 보셨죠? За та бүхэн түрүүн цогны аяллаа видео харсан тийм ээ? 적으셔야 돼요. Тэр бичих хэрэгтэй. 1억 3천만 원짜리 한국에서 최고 좋은 에코스를 2년 전에 구입했어요. За би 2 жилийн өмнө Солонгост энэ зураг дээр харагдаж байгаа 130 сая вон экос машин аваад авсан. 저 차에 앉아가지고 운전할 За би яг өөрийнхөө машин бодлож аваад Жапоны харцаагаа миний нүднээс мөрөс гарсан. 안 적었으면 이루어지지 않아요. Магадгүй би яг энэ машин авах мөрөөдөл бичиг болоос энэ мөрөөдөл хийж бичихгүй байсан. 이렇게 빨간 오픈차가 하나 있어요. За тэгээд энэ улаан өнгөтэй спорт бэвэн онгодог машин. 결혼하기 전부터 저는 이 차를 타고 싶었어. За би энэ машиныг бүр анхнаасаа үнэхээр авахыг хүсэж байсан. 정말 갖고 싶었지만 가질 수가 없었어요. Тухайн үед би үнэхээр энэ машин авахыг хүсэж байсан ч гэсэн авч чадахгүй байсан. 그래서 애터미에서 제가 저걸 적었다니까요. Гэхдээ би автомобиль уучраад энэ бүх зүйлийг нэмчихээд авсан. 차를 구입한 지가 지금 8년 됐어요. Энэ машиныг худалдаж аваад 8 жил болж байгаа. 차가 2대예요. Би 2 машинтай. 네, 인테리어 대에서 10억을 받았어요. За би трактор аваад нэг тэрбум вон авсан. 근데 저 10억이 중요하지 않아요. Надад ч нэг тэрбум вон чухал шээ. 저는 지금 매월 받는 1억이 더 중요해요. Миний одоо болж байгаа сар болгоны 100 сая вон надад хамгийн чухал үнэтэй. 상금알을 낳는 어머니들 애터미를 만난 거예요. За тэгэхээр тэр их одоо боломжийг надад автомобиль олж өгсөн. 멋있죠? Ойлгомжтой гэсэн. 저는 이제 애터미에 마지막 남은 꿈은 시니어 모델 한번 해보려고 합니다. За одоо миний автомобиль үзсэн цог ганц мөрөөдөл юу гэж модель болох. 그런데 요즘 제가 한국에서 우리 7월 마지막 토요일 날 시니어 모델 대회가 있어 대회가. За одоо ч Солонгос үеийн байна. 7 сарын сүүлээр нэг бие харагдсан модельүүдийн одоо тэмцээн зарлагдсан байгаа гэнэ Солонгос улсад. 그래서 지금 등록한 지 3개월 됐어요. За 등록한 지 3개월 됐다고. одоо бүртгүүлээд одоо 3 сар болсон байгаа гинэ. 7월 24일 날 그 대회에 나가 이제. За тэгэхээр одоо яг тэр тэмцээн байна. 7 сарын 23-ны өдөр би шууд тэмцээнд оролцсноо. 근데 그 사진 찍어갖고 여러분한테 보여드릴게요. Би тэр моделийн тэмцээнд ороод зураг аваад тавьчихсан. 근데 중국에 있는 내 파트너들이고 За хэцүүд байгаа манай хатагчны зураг. 머리가 하나 둥근 분이 작년에 임페리얼 갔어요. За одоо энэ хамгийн наад захны мэдээштэй эрэгтэй байна. Өнгөрсөн жил импрат басруулсан. 글로벌 전체에 1호 임페리얼이 중국에서 나왔어요. За тэгэхээр глобал хамгийн анхны глобал импрат мастер хятад улсаас анхны глобал импрат мастер гарсан байна. 제 파트너예요. Миний хамтрагч юм аа. 네, 콜라 스페인도 갔다 왔습니다. 스페인. За Испаниас яваад ирсэн. 네, 폴란드에서 첫 번째 세미나 있어요. За Колумбиагийн хамгийн анхны семинар бас хийсэн. 말레이시아도 갔다 왔고, Нэг 말레이시아. за Малайз яваад ирсэн. 네, 여기 독일입니다. Энэ Герман байна. 여기 어디예요? Энэ хаанх вэ? 네, 몽골. Монгол байна. 3년 전에 왔다 갔고, 3 жилийн өмнө яваад ирсэн. 여기 카자흐스탄. Казахстан. 네, 여기 어디가 태국. За энэ хаанх вэ? Тайланд. 애터미가 오픈되어 있는 나라는 다 갔다 왔어요. За би автомобилийн глобалын бүх салбар орнуудаар явж үзсэн. 여기는 영국. Энэ Англи, 예, 영국입니다. 영국. Англи. 네. 영국에 가서 그냥 심하잖아. 애터미 나오고. За би зүгээр Англид очоод хормоо ингээд нэг сайхан дивээ атомыг гэдэг зүйлийг хүн болгон тааж зүгээсэн. 애터미는 일과 연예를 같이 합니다. Тэгэхээр атомыг бол ажил бизнес хоёрыг хамтсан хийж болно. 네, 여기 몰디브. За Мальдив
알았어요. 어린 줄 알았어요. 누구의 모습? 네? 누구의 모습? 자, 이 힘이 둘둘 가르치죠. 여러분들의 모습. 다 부분이 이래도 둘둘 힘들면 가르치죠. 여러분들이 성공할 겁니다. 다 부분 알치자 그렇게. 여러분들이 애써면 성공하시며 이렇게 활짝 웃는 모습으로 평생 예술계의 휴가철을 보낼 수 있는 이런 모습으로 여러분들이 사실 겁니다. 야, 다 부분 진짜 아까부터 시작 MC 도희가 웃들어서 웃지 않는다. 이미 전 이명식 분들 웃들어서 고민들 잘 들었나? 네, 오늘 즐거우셨죠? 자, 다 문제가 있을 때, 나도 부자 될 것 같아요? 자, 우리가 많이 바꿔서 이거 모두 있어도 일어나면서 도자신들의 몸이 일어나시고 무대를 서서 마지막 구호를 한번 외쳐보겠습니다. 자, 모든 일 또한 얘기들도 이기게 1개월 플랜이 너무 중요하기 때문에 믹사를 뒤집고 맞추어주라. 구호 준비하면 자, 무대를 밑에 갈아오신 것. 1개월 플랜, 1개월 플랜, 1개월 플랜 3번을 하겠습니다. 이 천장이 무너지도록 자, 무대를 나 이프라스타스만이 가만히 가는 것. 자, 뒤에 나가 무대를 갈아오죠. 믹사를 뒤집고 오긴 걸어보신 대지 너스 얘기들을 참고하기 때문에 해야죠. 오늘 내가 받은 열정을 다 쏟아냈습니다. 자, 오늘 뒷날에 다 보시죠. 힘내를 고치를 못되는 얘기들을 참기 때문에. 구호 준비하셔야 돼. 자, 제가 하시게요. 자, 무대에 곧 준비되기 전 얘기들 하나씩 주시오겠죠? 자, 하나, 둘, 셋. 곧 준비. 자, 믹사를 구호 준비! 자, 무대를 곧 준비되고 장가를 대주입니다. 미니물 화가 탁 쓰고 이렇게. 자, 미 장가를 힘을 다 보고 니긴들이 닉사를 대주고 저 걸어가고 그러자. 자, 무대를 기지에 준비 시작. 구호 준비. 닉사를 대주고 닉사를 대주고 무대 살렸다가 두 옆에 계신 분한테도 감사의 박수. 자, 죄송합니다. 감사합니다. 훈련 너무 잘하시죠? 자, 죄송합니다. 어때요? 감사합니다. 자, 프라파스타가 이제는 들어가서 합시다. 동네 다학교에 준비가 주신 프라파스타가 한마디 동네 타고가고 싶다. 말씀하시죠? Kaya mga ulo ni sinali ni